Хамтдаа залбирцгаая. Ариун нэгүслэмгүй өршөөнгүй бидний Бурхан амен. Алдаа хилэнц дотор амьдарч хожим маань Бурханы шүүлтэнд орж мөнхийн там руу орохоос аргагүйсэн биднийг эзэн та өөрийнхөө агуу хайраараа аварч Бурханы хүүхэд болгож үлдсэн амьдралаа таны бий болох чуулган дотор Бурхан танаар удирдуулж, захируулж, Бурхан танд үйлчлэн амьдрахаар ерөөсөнд чин сэтгэлээсээ талархаж байна. Өнөөдөр ч гэсэн эзэн таны үнэтэй утсаар аврагдсан ахын дүүс нэг газар хамтдаа цуглаад эзэн таныхаа ариун үгээр нөхөрлөх гэж байгаадаа талархаж байна. Эзэн ариун сүнс та өөрөө бидний дотор хамт байж бидэнд хэрэгтэй үгийг хүн тус бүр та дүүрэн өгч таны үгийг ариун сүнсний тусламжтайгаар ухаарч сэтгэл зүрхэнд маань та сэлж өгнө. Энэ үг бидний сүнсний хоол болж биднэрт хүч чадал, тайтгарал, эр зориг болоход та туслаарай. Та хүн тус бүрийг өөрийнхөө үгэн дээр бат уг босгон байгуулж, үнэн дотор алхуулж, бидний өөрчлөгдсөн амьдралаар дамжуулан энэ дэлхий дээр та улам илүү гэрэлтээрэй. Одоо 2 дугаар ээлжийн зуны нэгдсэн семинар үргэлжилж байгаа үлээ. Эзэн минь та хамт байж зуны семинарт оролцож байгаа сүнснүүд мөн арай гэж дагуулж явсан тэр сүнснүүд алдагдалгүй бүгд аврагдахад та ажлаа явуулаарай. Энэ ажлын төлөө хөдөлмөрлөж байгаа номлогчноор үйлчилж байгаа хүмүүс бас ахын дүүс бүх хүмүүст эзэн минь та өөрийнхөө сайн мутраараа тусалж бүгдийг нь удирдаарай. Бидний дотор өвчтөй мөн хүнд хэцүү нөхцөл байдал дотор байгаа ахын дүүс байгаа бол та нэг бүрчлэн хамт байж тэр дотроо зөвхөрч шантралгүй эзэн таныг улам илүү харж эзэн танд улам илүү найдаж нэг ч хүн бүдрэхгүй байхад та тусалж бүгдийг нь босгож үнэн дотор алхуулж өгөөрэй. Өнөөдөр хамт байж чадахгүй байгаа ахын дүүс хаанч байсан бай та зөкстөө нэгүслээрээ дүргэж өгнө. Дэлхийд даяар сайн мэдээ тараахаар явцсан байгаа сайн мэдээ тарагч нарын гэр бүлтэй эзэн минь та нэг бүрчлэн хамт байж махад болон сүнснийхэн тал дээр тусалж Бурхан та өөрийнхөө агуу ажиллаараа олон хүмүүсийн сүнсийг аварч өгөөрэй. Дэлхийд даяар байгаа бүх итгэгч ахын дүүс чуулганыг та босгон байгуулж тусалж өгнө. Өнөөдрийг эхлэлээс ахуулан дуусах хүртэл эзэн таньдаа даатгаж байна. Биднийг аварсан эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. 소리 높여 찬송 드리니
Эфес 5 дугаар бүлгээс харъя. Эфес 5 5-ын 22-оос 33 хүртэл. За би уншиж өгье. Эхнэрүүдээ эзэнд адил, захирагдахын адил нөхрүүддээ захирагд. Учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм. Христ өөрөө тэр биеийн аврагч мөн. Чуулган Христэд захирагдгийн адил түнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд. Нөхрүүд Христ чуулганыг хайрлаад түүний төлөө өөрийгөө өгсөний адил эхнэрүүдээ хайрл. Тэр чуулганыг үгээр дамжуулан усан дугааж цэвэрлэн ариусгаад түүнийг ямар ч толб өрчлөөс мэт элдв юмгүй харин ариун гим зэмгүй байлган өөрийнхөө өмнө алдар чуулган болгох гэсэн бэлээ. Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие шиг хайрлах ёстой. Эхнэрээ хайрлагч нь өөрийгөө хайрладаг. Учир нь хинч хизээч өөрийн махбодыг үзэн яддаггүй. Харин ч тэжээж халамжилдаг. Христ мөн чуулганд инхүү ханддаг. Яагад гэвэл бид түүний биеийн эрхтнүүд юм. 31-32-ыг хамт уншийе. Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж хоёул нэг махбод болно. Энэ нууц нь агуу юм. Гэвч би Христ ба чуулганы тухайд ярьж байна. Гэхдээ хэн чи өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрл. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай. За энэ үртэл ахлах пастор маань 2 дугаар ээлжийн зуны нэгдсэн семинарын авралын үгийг яг одоо зааж байгаа. Тийм учраас би өмнөөс нь одоо энд гараад ирлээ. Одоо яг авралын сайн мэдээний үгийг зааж байгаа. Тийм учраас та бүхэн маань дотроос залбирч өгөөрэй. 2 дугаар ээлжийн зуны нэгдсэн семинарын бүртгэлийг та бүхэн бас мэдмээр байгаа хаа. Би та бүхэнд товчхон хэлээд өгье. За яг өглөөний байдлаар нийт яг ирсэн байгаа хүмүүсийн тоо 13,808 байсан. 13,000 хүнд авч ясан тохиолдол энэ удаа түүхэнд одоо анх удаа байна. За тэгээд өдрийн хоолны цаг дээр өдрийн хоолыг 10,528 хүн идсэн байсан. За хоол идсэн хүмүүсийн тоо 10,000 давж исэн удаа энэ удаа бас анх удаа байлаа. За тэр чинээгээр олон хүмүүсийн сайн мэдээний үйл хэрэгт анхаарал хандуулж байна. Оролцож байна гэсэн үг. Энэ бол үнэхээр баяртай хэрэг. Даанч одоо хоноглох байр жоохон дутагдaltaй байгаа. За одоо байн одоо энэ бидний сэтгэлийн шаналгаа зөөр байдаг те. За өнөөдөр бүгдээрээ саяны унсан үгийнхаа талаар сурна. За эхнэр болон нөхрийн байр суурьны талаар бурхан хэлэнгээ 32 дээр ингэж хэлсэн байна. Энэ нууц нь агуу юм аа. Гэвч би Христ ба чуулганы тухайд ярьж байна гэсэн. За өнөөдөр үгийн сэдэв бол агуу нууц болох Христ ба чуулган, эхнэр ба нөхөр гэсэн сэдэв өгсөн байгаа. За энэ сэдвэр бүгдээрээ үгнээс хамтдаа сурья. За Библиэлд чуулгантай холбоотой зөвлөл маш олон удаа гарч байгаа. Библийн 1 Коринт 3:9-дээр чуулганыг Бурхны тариан талбай, Бурхны барилга гэж хэлсэн байдаг. Мөн 1 Коринт 3:16-17 дээр чуулган бол Бурхны сүм юмаа гэж гарч байгаа. За бас Иохан 10:11 дээр Есүс өөрийгөө би бол сайн хончин юм а гэж хэлэнгээ сайн хончин хондийнхоо төлөө амиа өгнө гэж хэлсэн байдаг. Сайн хончин болох Есүсийн золиослолоор дамжуулан аврагдсан хүмүүсийг хонь гэж хэлдэг. Хорийн сүрэг гэж хэлдэг.
Тийм учраас Иохан 10:16 дээр тэгээд тэд нэг хончинтой нэг сөрөг болно гэж гарч байгаа. Нэгэсэндээ чуулганыг хэлж байна. За чуулганы хончин бол Есүс, аврагдсан хүмүүс болохоор хонин сүрэг юм. Ингээд хончин болон хонин сүргээр зөөрлөн хэлсэн байгаа. Мөн Иохан 15 дээр усан үзмийн мод болон мөчрөөр. За Есүс өөрөө усан үзмийн мод, итгэгч хүмүүс болохоор усан үзмийн модтой холбоотой байгаа мөчр гэж илэрхийлсэн байгаа. Ингээд нийлээд чуулганыг илэрхийлж байгаа. За усан үзмийн тариан талбайн тариач нь эзэн бурхан өөрөө юм аа. За ингэж бас илэрхийлсэн байгаа. За мөн шинэ гэрэн дээр биеэр одоо илэрхийлж бас бичсэн байгаа чуулганыг. Эдгээр Коринт 12:12 дээр биеийн нэг атлан олон эрэгтэнтэй байдагчлан биеийн бүх эрэгтэн хэдийгээр олон боловч нэг бие болдог. Христ ч мөн тийм билээ гэж гарч байгаа. Мөн 12:27 дээр хэдийгээр та нар Христийн бие бөгөөд тус тусдаа эрэгтнүүд юмаа гэж гарч байгаа. За Есүс бол толгой, бие нь аврагдсан итгэгч хүмүүс. За тэгээд бид бүхэн өөрсдөө хүн тус бүрөө өөрсдөө энэ биеийн эрэгтэн юмаа гэж хэлсэн байгаа. За бас нөхөр болон эхнэрээр сүт бүсгүй сүт залуугаар зөөрлөн хэлсэн байгаа. Библиэлд чуулганыг олон зүйлээр одоо ингэж зөөрлөж хэлсэн байгаа. Янз бүрийн зөөрлөлөөр ингэж одоо олон удаа зөөрлөн хэлсэн шалтгаан нь чуулган өөрөө маш чухал учраас чуулганы чухал чанарыг илэрхийлэх гэж ингэж олон төрлөөр илэрхийлж харуулсан. Чуулгантай холбоотой олон илэрхийлэл дотор хамгийн элбэг одоо хэрэглэгдсэн зөөрлөл нь эхнэр нөхөр буюу сүт бүсгүй сүт залуугийн зөөрлөл юм. За өнөөдөр үдээрээ Библийг одоо бүхэлд нь бас харнаа. За тэгвэл эхнэр нөхөр хоёр мөн чуулган Христ хоёр хоорондоо яг ямар холбоотой юм бэ? Үүний цаана яг ямар агуу нууц байгаад байгаа юм бэ гэдгийг хамтдаа сурья. За Бурхны энэ ажил яг яаж явагддгийг энэ чуулган дээр бид бүхэн өөрсдөө харьяалагдсан байгаа. Тэгэхээр энэ чуулганы байр суурь, чуулганы үүрэг ямар байх ёстой вэ гэдгийг хамтдаа сурна. Бас чуулган дээр яг ямар өрөөлөд буудаг юм бэ гэдгийг хамтдаа сурцгаая. За шинэ хуучин гэрэн дээр Христ чуулганы харилцааг эхнэр нөхрийн харилцаагаар илэрхийлсэн одоо илэрхийлэмж олон байгаа. Бурхан хамгийн анх хүнийг бүтээсэн цагаас эхлээд Христ чуулганы харилцааг эхнэр нөхрийн харилцаагаар зөвнөж одоо иш үзүүлж одоо харуулсан байгаа. За энэ үдээрээ хавчраараа тогтоогоод Эхлэл 1:27-оос харцгаая. Эхлэл 1:27. Эхлэл 1:27. Хамт уншия. Ийхүү бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ. Заавалсан. Бурхан хамгийн анх хүнийг бүтээсэн энэ үйл явдал дотор бурханы хүсэл, зөвнөл орчихсон байгаа. За бурхан өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн гэдэг чинь бүгдээрээ мэдж байгаа тийм. Хүн хэдийгээр гим нүгэл хийгээд бурхнаас холдсон ч бурхан өөрийнхөө амийг өгсөн. За тэгээд өөрийнхөө мөнхийн деважинд дагуулж ороод өөрийнхөө мөнхийн алдрыг хүнтэй хуваалцах гэж бурхан хүнийг бүтээсэн. Энэ бол бурханы зорилго. За Ром 3:23 дээр бүгд нүгэл үйлцэн тул бурханы алдар сууд хүрдэггүй гэсэн үг гарч байгаа. За гим нүгэл хийгээд деважинд орж чадхаа болсон гэж хэлээгүй, харин бурханы алдар сууд хүрэхээ болсон гэж хэлсэн байна те. За тэгэхээр энэ үгээр дамжуулан хүнийг бүтээсэн зорилгын мэдих боломжтой. Бурхан хүнийг өөрийнхөө алдар сууг өгөх гэж бүтээсэн гэж ойлгож байна. За бүтээхдээ эр эмээр нь бүтээсэн. Тэгж гарч байна. За энд нэг нууц явж байгаа.
За эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээхэд энэ дээр гарч байгаа эрэгтэй нь Бурхныг бэлэгдэж байгаа. Эрэгтэй хүн нь Бурхныг бэлэгдэж байгаа. Харин эмэгтэй хүн нь Бурхны хайрын хос болох хүнийг илэрхийлж байгаа. За өдөрөө мэдж байгаа те 1-р Иохан 4:15 дээр Бурхан бол хайр гэсэн үг гардаг. Мэдээж одоо хүн тийм ээ ганцаараа хайрлахгүй шүү дээ. Хайрлах хэн нэгэн заавал байх хэрэгтэй. Бурхан ч гэсэн хайрлах хэн нэгэнтэй байхыг хүссэн байна. Тийм учраас 1-р Коринт 11:7 дээр эр хүн Бурханы дүр ба алдар гэж гарч байгаа. Тийм учраас эр хүн толгоогоо бүтээх ёсгүй гэж гарч байгаа. Яагаад гэвэл эр хүн бүрийн тэргүүн нь Христ юм аа. Эр хүн бол эм хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн гэд Дистаралын талаар хэлсэн байгаа. Тэгэхээр эр хүн бол Бурханы дүр ба алдар юм. Тэгэхээр эр хүн бол Бурханыг бэлэгдэж байгаа оршихуй юм. За тэгвэл эмэгтэй хүн Бурханы хайрын хос болох хүнийг бэлэгдэж байгаа ахнэ. За эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээсэн. За 2-р бүлэг дээр 1-р бүлэг дээр Бурхан бүтээсэн талаар маш дэлгэрэнгүй тоочж бичсэн байгаа. За Дастаралыг харах юм бол зэрэг бүтээгүй. Эхлээд эрэгтэй хүнийг бүтээсэн. Тэрнийхээ дараа эмэгтэй хүнийг бүтээсэн. За өдөр 2:18-ыг харъя. Эхлэл 2:18. Эзэн Бурхан хүн ганцаараа байх нь сайн биш. 18 дээр би түүнд тохирох туслагчийг бий болгоё гэжээ. Ингээд эзэн Бурхан шороогоор хэрийн бүхий л амтан, окторгойн бүхий л шувыг урлаад тэдний хэрхэн дуудахыг нь үзэхээр Адамд авчирч өгчээ. Тэгээд амьд бит бүхнийг Адам хэрхэн дуудсан нь тэдний нэр болов. Ийхүү Адам бүх мал адгуус окторгон шувууд хэрийн бүх амьтанд нэр өгчээ. Харин Адамд тохирох туслагч олдсонгүй. Иймд эзэн Бурхан Адамыг гүн ойронд автуулж түүнийг унтуулад хавирганаас нь нэгийг суглан авч ормыг нь махаар бөглөжээ. Эзэн Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа нэгэн эмэгтэйг бүтээгээд түүнийг Адамд авчирч өгөв. За 23-25-ыг хамт уншийе. Адам энэ чинь л яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах юм. Эр хүнээс авагдсан тул эм хүн гэж нэрлэгддэг гэжээ. Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод эхнэртэйгээ нийлж хоёул нэг махуд болдог. Тэр хүн бас эхнэр нь хоёулаа нүцгэн байсан бөгөөд тэд эцсэнгүй. Бурхан анхнаасаа эрэгтэй эмэгтэй хоёрыг зэрэг бүтээж чадахгүйсэн. Гэхдээ яагаад Бурхан хоёулын зэрэг бүтээгээгүй вэ? Яагаад эрэгтэй хүнийг төрүүлж бүтээсэн бол? За тэгээд хүн ганцаараа байх нь сайн биш байсан учраас туслагчийг бий болгоё гэж хэлсэн болоо. Эден цэцэрлэгт Адам Эден цэцэрлэгийн бүх зүйлийг захирах, хамгаалах эрэгтэй байсан. Эден цэцэрлэгийн Адам бол Бурхныг бэлэгдэж байгаа. Бурханд бол бүх юм байгаа. Адамд бүх эрх мэдэл байгаа, бүгдийг нь захирж байгаа гэхдээ туслагч байхгүй, хайрын хосгүй байсан. Тэгэхээр хайрын хосоо хайж байгаа дүр төрхийг нь Адам нэгсэндээ илэрхийлж байна гэсэн үг. Адам илэрхийлж байна. За Дистаралыг нь хараарай. Адам бүхий л амьтан окторгон бүхий л шувуудад нэрийг өгсөн. Адамын нэрлсэн тухайн амьтны нэр болсон байна. Тэгэхээр хамгийн анхны хүн өөрөө төгс оюухантай байсан гэдгийг мэдэж болохоор байгааз. За бид нэр ингээл хуучин чулуун зэвсгийн үе, шин чулуун зэвсгийн үе ингээл тэр үеийн хүмүүс ингээл маш зэрлэг ойлж хасгараал явдаг байсан гэж боддог ихтэй. Энэ хүн бол Адам бол Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн төгс оюухантай байсан. Тэгэхээр Адам амьтдын нэрийг бүгдийг нь өгөнгөө анзаарсан баг. Бүгд хос хосоор байсан. Гэтэл ганцхан өөрөө л ганцаар байсан. Ганцхан өөрт нь л хайрын хос байхгүйсэн. Тийм учраас амьтдын нэрийг нэрлэх явцдаа хайрынхаа хосыг хүсэж эхэлсэн. За тэрнийхэн дараа Бурхан Адамыг гүн ойронд автуулаад за хэр их
хэр зэрэггүй нойронд автуулсан бай. Хаврагнаас нь сугалж авахд хүртэл одоо анзаарахгүйсэн гэж шүү дээ. Тэгэхээр ч одоо баг үгсэн юм шиг л байлгасан гэсэн үг. За тэгээд хаврагыг нь аваад эмэгтэй хүнийг бүтээгээд тэгээд Адамд өгсөн чинь яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах юм аа. За тэгээд эрэгтэй хүнээс гарсан юм чинь чамайг эмэгтэй хүн гэж нэрлэнэ гэсэн. За ингэж эрэгтэй эмэгтэй хүмүүс үүссэн. За тэгээд эр хүн эцэг их орхин ихнэртэйгээ нийлж хоёул нэг махбод болноо. Ингээд нэг бий болноо гэж гарч байгаа. За ингээд нэг эрэгтэй нэг эмэгтэй уулзаад нэг гэр бүлийг үүсгэх хуулийг энд одоо анх удаа гаргасан байна. За энэ үнэхээр чухал нууц явагдаж байгаа. За мэдээж одоо өнөөдөр хүртэл зөндөөс орсон Адам эхлэл 3 дээр нүгэл үлдээд Адам дотор байгаа бүх хүмүүс завхарсан. За тэгээ бурхантай харилцаанд тасарсан. Тэгээд гин нүгэл хийж агаад шүүгдэж тамраар хувь тавилантай болсон. Тэгэхээр Адам бүх хүмүүсийн төлөөлөл болж байгаа. За тэгээд үүний сацуу энэ дээр гарч байгаа Адам Есүсийн бас дүр зураг болж байгаа. Адамыг гүн нойронд автуулсан. За тэгээд хажууг нь цоолж байгаад хавиргыг нь аваад эмэгтэй хүнийг бүтээж нэг гэр бүлтэй болгож харин хостой болгосон. Ром 5:14 дээр Адам бол хожим мэрэх нэгний дүр юм аа гэж гарч байгаа. Хожим мэрэх нэгний дүр юм. Хожим мэрэх нэг нь Есүс юм. Есүсийн дэлхий дээр хүний биетэйгээр ирээд загалмай дээр цовдлогдоод цусаа урсгаад Есүс өмнөөс маань ял шитгэл авч бидний өмнөөс үснээр бидний бүх нүглийн төлөөсийг төлсөн. За тэгэд үүний үр дүнд сайн мэдээг гүйцэлдсэн. Энэ сайн мэдээнд гимшиж итгэсэн хүмүүс Есүсийн хайрын хос болсон. Нөхөр болох Есүс Христийнхаа эхнэр болж байна гэсэн үг. За үүнийг болохоор энэ цаагаараа илэрхийлж байгаа. 2:24 дээр Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж хоёул нэг махбод болно. Энэ үг болохоор Эфес 5:31-32 дээр гарч байгаа. Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж хоёул нэг махбод болно. Энэ нууц нь агуу юм аа. Би Христ болон чуулганы талаар ярьж байна. Ингэж гарч байгаа тийм. Тэгэхээр эхлэл 2 дээр эр хүнийг эхлээд бүтээсэн. За тэгээд гүн нойронд автуулаад хайрын хос болох туслагчийг нь бүтээж өгсөн. Ингээд нэг гэр бүлийг бий болгосон. Энэ үйл явдал Есүс Христ болон аврагдсан хүн чуулганы харилцааг илэрхийлж байгаа нууц юм аа. Тэгэхээр Бурхан хамгийн анх хүнийг бүтээсэн энэ үйл явц дотор Христ болон чуулганы харилцаа, сүд залуу, сүд бүсгүй эхнэр нөхөр хоёрын харилцаа, хайрын энэ харилцаа холбоо ингээд дотор нь явж байгаа хнэ. За тэгээд хуучин гэрээнд Бурхан болон Израилийн харилцаа, нөхөр болон эхнэр Есүс Христ дотор Христ болон чуулганы харилцааг тайлбарлаж байгаа. Израиль болон Бурханы харилцааг эхнэр нөхрийн одоо харилцаагаар хуучин гэрээн дээр төлөөлөл болгож хэлж байгаа бүлэг бол Исая 54 юм. За бүгдээрээ түрүүнд хайж олсон. За Исая 54. Исая 54 сарын Исая 53 бол за бидний маш сайн мэдж байгаачлан Есүсийг ирэхээс 700 жилийн өмнө Есүс ирээд загалмай дээр өвхөж бидний нүглийг шийдвэрлэх их дэлгэрэнгүй утга агуулгын талаар гарч байгаа. За тэгэд үүний дараа шууд залгуулад Исая 54. За би хэд ишл уншаад өгье. Исая 54:1. Хүүгд тэгээгүй, хүүсэр чи баярлан хашгирагтун. Төрөх зовлон үзээгүй чи
багтан дуулж хашгирагтун. Учир нь орхигдсон эмэгтэй хөвгүүд нь гэрэлсэн эмэгтэй хөвгүүдээс олон болно гэж эзэн айлдаж байна. Заалгасаад 5 дугаар ишлэл. Учир нь чамайг бүтээгч нь чиний нөхөр. Түүний нэр нь төг төмдийн эзэн. Чиний золигч нь Израилийн ариун нэгэн бүх дэлхийн бурхан хэмээн нэрлэгдэх юм. Чамайг хаягдсан сэтгэлээр гашуутсан эхнэр мэт. Залуудаа гэрэлсэн боловч гологдсон эхнэр мэт байхад эзэн дуудсан гэж бурхан чинь айлдаж байна. Игшин зур би чамайг оргисон боловч энгүй өршөөл инэрлээрээ чамайг цуглуулна. Дүрлдсэн уурандаа би төр зур игшин зур чамаас нүрээ нуусан боловч мөнхийн инэрл хайраар чамайг инэрнэ гэж чамайг золигч эзэн айлдаж байна. Исая 54 дээр Израильчууд шүтэн шүтээж Бурхны илгээсэн Есүс Христийг эсэргүүцээд Бабилонд алслагдсан очоод тэгээд дэлхийд даяар тарж бутарсан. Гэхдээ Бурхан нөхөр нь учраас дахин Израильчуудыг сэргээгээд Израильчуудыг үржүүлж, хүчрхэгжүүлж агуу болгоно гэдгээ хэлсэн байна. За энэ үгэн дээр нэг дээр хүүхэд тэгээгүй хүүсэр чи баярлан хашгирагтун гэж гарч байна те. За мөн орхигдсон эмэгтэй гэж гарч байна. Ийм үгнүүд гарч байна. За тэгэхээр хүүхэд тэгээгүй хүүсэр чи орхигдсон эмэгтэй. За энэ хоёрыг хооронд нь ингэж харьцуулсан байна. За үүний талаар Галаат 4:27 дээр бас энэ үгийг иш татан 4:27 дээр бичсэн байгаа. За энэ дээр гарч байгаа хүүхэд тэгээгүй хүүсэр чи гэдэг нь Израилийг хэлж байгаа. За тэгээд бүр томруулах юм бол Христ дотор байгаа чуулганыг хэлж байгаа. За тэгээд орхигдсон эмэгтэй гэдэг нь тухайн хамгийн хүчрхэг Вавилоны эзэнт гүрэн. Бас хүчтэй олон үндэстнийг хэлж байгаа. Хүчрхэг гүрнүүдийг хэлж байгаа. Хүүхэд тэгээгүй хүүсэр чи баярлан хашгирагтун гэсэн байна те. За тэгээд төрөх зовлон үзээгүй чи гэж юм те. Төрөх зовлон мэдэрч үзээгүй чи багтан дуулж хашгирагтун гэсэн байна. Маш чангаар багтан дуулж хашгирах гэсэн байна. Одоо Вавилонд ослогдоод очсон байгаа. За тэгээд Христийг эсэргүүцээд дэлхийд даяар тарж бутарсан байгаа Израильчуудад ингэж хэлсэн байна. Дуулагтун. За тэгээд дуулахтаа бүр багтан дуулж хашгирагтун гэсэн байна. Чин дуулахын аргагүй нөхцөл байдалд байгаа хүмүүсийг дуул гэсэн байна. За тэгээд дуулахтаа багтан дуулж хашгирагтун гэсэн байна. Яагаад ингэж хэлсэн бол хоёр шалтгаантай. Эхнийх нь нөхөртэй болохоор дуулаа гэсэн байна. За тэгээд 5 дээр ингэсэн байна. Учир нь чамайг бүтээгч чинь чиний нөхөр. Хэдийгээр Израильчууд яг одоо бол те Вавилончуудын дарлалд байгаа. Тэндээ их зовлон амсаад Бурхны шийдлийг амсаад байж байгаа. За тэгээд Христийг эсэргүүцээд дэлхийд даяар тарж бутарсан. За тэгээд үнэхээр аимшигтайгаар зовлон амсч байсан. Гэхдээ л Израилийн нөхөр хэн бэ? Бурхан өөрөө те. Чи нөхөртэй учраас дуулагтун гэсэн байна. За тэгээд хоёр дахь нь яг одоо бол тийм ээ Израильчууд Вавилончуудаас сул дорой дэлхийд даяар тарж бутраад сул дорой байгаа ч гэсэн гэхдээ л Бурхан хожим хойно дахин сэргэнэ. Та нар дахин сэргээд олон өөр хүүхэдтэй болж үржиж ойширч хүчрхэг гүрэн болно. Тийм учраас багтан дуулж чангаар хашгир гэсэн байна. Тийм учраас энэ 2 3 дээр майхныхаа талбайг өргөтгөн сууцсныхаа хөшгийг дэлгэн тат гэсэн байна. Яагаад вэ? Яагаад гэвэл Бурхан дахин сэргээж өгөх юм бол хүчрэг болно. Ингэж өргөжиж, ингэж хөгжин дэвжих болно гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ Исая 54 дээр Израильчуудыг эхнэр гэсэн байна.
Эхнэр гэдэг чинь одоо нөхөртэй эмэгтэй хүнийг хэлж байгаа тийм. За бас хөвгүүд гэж хэлсэн байгаа. Израильчуудыг 13 дээр ингэж гарч байна. Хамаг хөвгүн чинь эзнэр сургагданаа. Хөвгүн гэж бас хэлсэн байна тийм. Хүүхдүүд. Хамаг хөвгүн чинь эзнэр сургагданаа. Энэ үг бол за нэгийг одоо хажуудах тайлбар дээр нь ингэж ütсэн байгаа. Миний шав болно гэж ütсэн байна. Израильчуудыг бас шав гэж хэлсэн байна. Бас 17 дээр эзний зарц нарын өв гэсэн байна тийм. Бас зарцгаж хэлсэн байна израильчуудыг. Израильчууд бурхны өмнө эхнэр, хүүхэд, шав, зарц. За бид нэр аврагдаад Христ дотор байгаа. Бид өхөн сүд залуу болох Христийнхаа сүд бүсгүй. Тэгэхээр нөхөр болох бурхны эхнэр бид нэр мөн хүүхэд нь мөн шав нь мөн энэ дэлхийдэр бид өхөн эзний ажлыг хийх ёстой зарц нар. Тэгэхээр энэ Исая 53 54 Христийг хэлж байна те. Христ дотор болдог зүйлсийг хэлж байна. Бурхан Израилийн харилцаа бол эхнэр нөхрийн харилцаа. Христ болон чуулганы харилцаа, эхнэр нөхрийн харилцаа, сүд залуу, сүд бүсгүй харилцаатай адилхан гэдгийг одоо дүрслэн хэлсэн байна. За Израильчууд Египтэд хурганы цусаар дамжуулан аврагдаад сүд залуу болох бурхныхаа эхнэр болсон. Гэхдээ бурхныг орхиж шүтэн шүтсэн. Тэгэд Христийг эсэргүүцэж бурхан тэднийг шийтгэж дэлхийд даяар тарж бутарсан. 6 дээр ингэж гарч байна. Залуудаа гэрэлсэн боловч гологдсон эхнэр мэт дуудсан. Залуудаа гэрэлсэн боловч залуудаа эхнэр нь болсон хэрнээ гологдсон гэж байгаа үстэй. Гологдсон. Гэхдээ мөнхөд гологдохгүй, мөнхөд хагитахгүй. 7 дээр ингэж гарч байна. Агуу өршөөл инэрлэр чамайг цуглуулна. Мөн 8 дээр мөнхийн инэрл хайраар чамайг инэрнэ гэсэн байна. Агуу өршөөл инэрлэр цуглуулна. Дахиж сэргэнэ гэсэн байна. За тэгээд 9:10 дээр Ноугийн усан үер мэт гэсэн үг гарч байна те. За Ноугийн үертэй дүйцхүүц цорын ганц үйл явдал байгаа. Энэ бол загалмай дээр цовлогдсон үйл явдал. Үерийн усаар дэлхийг тэр чигт нь шүүсэн. Яг үүнтэй адилхан Есүсийн загалмай дээр урсгасан цус энэ дэлхий дээрээ бүх нүглийг хотсон. Тэгээд шүүлтийг тусгасан. Энэ загалмайн золилтын үйл явдалд гэмшиж итгэсэн хүн мөнхөд хаягдахгүй, хүүхэд нь болноо гэсэн бурхан амлалтыг өгсөн байна. За 10 дээр ингэж гарч ин тэ. Инэрл хайр минь чамаас салахгүй, амар тайвны гэрээ минь хөндөгдөхгүй. Израильчууд Бабилон руу олслогдоод явсан. Тэгээд дэлхийд даяар тарж бутарсан. Гэхдээ л бурхны агуу өршөөл, агуу инэрл цуглуулна, дахин сэргэнэ. Тэгэхэд яг эхнийх нь тийм ээ, эхнэрийнх нь байр суурьнд, эхнэрийнх нь сүд бүсгүйх нь байр суурьнд авиж тавина гэсэн. За тэгвэл энэ хизээ биелэх бай. За энэ яг түүхэн тийм ээ. 1000 жилийн хаанчлалын үед яг төгс болно. За 1000 жилийн хаанчлалын үед Израильчуудыг төвлөөд, Израильчууд тийм ээ Иерусалимыг төвлөөд дэлхий тэр чигт нь захирна. Тэр үед Есүс өөрөө захирна. Тэгэд Есүс Христ нөхөр болно. Израильчууд Христ дотор эхнэрийн тийм ээ үүргээ гүйцэтгэн захирах болно. За тэгэхээр бурхан Израиль хоёрын харилцаа, эхнэр нөхрийн харилцаа, мөн Христ чуулганы харилцааг бэлэгдэн харуулж байна. Иеремия 3-аас харъя. Иеремия 3. Хуучин гэрэн дээр бурхан Израилийн нөхөр гэж олон удаа давтан хэлсэн байгаа. Иеремия 3:14-15 хамт уншия. Итгэлгүй хүүхдүүдээ буцаж ирэхтун гэж эзэн тунхаглаж байна. Учир нь би та нарт эзэн бөгөөд би та нараас хотоос нэгийг, ургаас хоёрыг авч Сион ууланд авчирна. Тэгээд зүрхийг минь дагдаг бөгөөд та нарыг мэдлэг оюун ухаарлаар тэжээх хончтыг би та нарт өгнө. Энэ үгэн дээр
би та нарын нөхөрөө гэж одоо Иеремia номдэр гарч байгаа. Израильчууд шүтэж Вавилончуудын дарлалд орж олзлогдсон. Тэгсэн бурхан өөрөө нөхөр нь учраас дахиж авчирнаа, буцаагаад авчирнаа. Тэгэд хончин болоод тэднэрт заах болно. Тэднийг сургана гэж энэ үгэн дээр хэлсэн байна. За өдөр Исая 62-аас бас харъя. Исая 62. Исая 62. Исая 62. 1. Зөвхт байдал нь гэрэл гэгээ мэт, аврал нь нассан бамбар мэт гарч ирэх хүртэл Сионы төлөө би дуугүй байхгүй. Иерусалимийн төлөө би чимээгүй байхгүй. Бурхан Израильчуудыг сэргийх болно гэдгээ энэ дээр хэлсэн байна, тийм. Бүрэн сэргийх хүртэл Бурхан чимээгүй байхгүй гэж байгаа нүг нь ажиллах болно гэсэн үг. Зогсоо зойгүй ажиллана. За тэгээ дөрвийг хамт уншия. Цаашид чамайг мартагдсан гэхгүй. Газрыг чинь эзгүй зэлүүд гэж хэлэхгүй. Харин чамайг түүний доторх миний баяр хөөр гэд газрыг чинь гэрэлсэн гэж дуудах болно. Учир нь эзэн чамайг таалж газар чинь гэрлэх болно. За 101-ийн март Хепшиба гэдэг кафе байдаг. За Хепшиба гэдэг үг ийм утгатай. Гэрэлсэн эмэгтэй. За мөн түүний дотор миний баяр хөөр байна гэсэн утгатай. Израильчууд шүтэж Израильчууд Есүсийг эсэргүүцээд Бурханд хаягдсан. Тэгээд газар нутг нь эзгүүрч хоосорсон. За тэгчээд Бурхан цаашид чамайг мартагдсан гэхгүй, эзгүй зэлүүд гэж хэлэхгүй гэж хэлсэн байна. За тэгээд сэргийх юм бол түүний доторх миний баяр хөөр байна гэсэн байна. Гэрэлсэн гэж байгаа нь энэ чинь нөхөртэй эмэгтэй хүн гэсэн үг. Тэгэхээр бид нэр аврагдах юм бол Бурханы баяр хөөр хүнд байх бай. Итгэгч хүнд байна шүү дээ, тийм. Дуулал 16-ын 3 дээр газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухайд тэд гойд сайн бөгөөд бүх баяр жаргал минь тэдэнд байдаг. Тэгэхээр аврагдсан биднэр дамжуулан эзэн баярлаж жаргалтай байдаг бахнэ. За үүний сацуу бид нар аврагдах юм бол сүд залуу болох, нөхөр болох Христийнхаа эхнэр болно. Энэ бол Бурхан Израиль хоёрын харилцаан дотор явагдана. Тэгэхээр Бурхан Израиль хоёрын харилцаа чинь Христ дотор явагдаж байгаа. Тэр нь Христ болон чуулганы харилцаа гэдэр хэлж байна. За мөн гурвал Бурхан гэдэг те. Гурвал Бурханы хамгийн чухал ажил юу вэ? Хийдэг хамгийн чухал ажил нь. Хамгийн гол ажил нь сүд залуу болох Христ Есүсийн сүд бүсгүйг хайх ажил. Бурханы хийдэг хамгийн чухал ажил бол хайрынхаа хосыг хайх ажил юм. Хайрлах нэгнээ хайх ажил юм. За энэ найрын төлөө эцэг Бурхан хурмын найр бэлдсэн байгаа. Энэ найрны төлөө хүү Бурхан энэ дэлхий дээр бууж ирээ загалмай дээр өөрөө өхөж гар хөлөө хадуулж хөвлөдөө жадлуулж ингэж золиослож сайн мэдээг гүйцэлдүүлснээр сүд бүсгүй болох мөн эхнэрээ олох замыг бэлтгэсэн. За харин энэ үед ариун сүнс Бурхан Есүсийн гүйцэлдүүлсэн энэ сайн мэдээг үргэлжлүүлэн тарааж хүмүүсийг аварч Христийн эхнэр болгох зуучин ажлыг одоо хийж байгаа. Энэ бол гурвал Бурханы хамгийн чухал ажил. Хамгийн чухал ажил нь хайрынхаа хосыг тэмээ ирж хайх ажил юм. За Матай 22-оос өдөр харъя. Матай 22. За эцэг Бурхан сүд бүсгүйгээ хайхын төлөө эхлээд хормын найрыг бэлдсэн байгаа. Матай 22.
1-2. Есүс тэдэнд сургаал зөвөрлөлөөр дахин альцсан нь хамт уншия. Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хормын нарийг хийсэн хаантай зүйрлэж болно. За энэ үгэн дээр хүүгийнхээ хормын нарийг хийсэн хаантай зүйрлэж болно гэж гарч байна те. За энэ дээр гарч байгаа ямар нэг хаан гэдэг нь эцэг бурхныг хэлж байгаа. Хүү гэдэг нь хүү бурхан Есүс Христийг хэлж байгаа. За тэгээд ариун сүнс бурхан сүт хүү бурхан болох Есүсийн сүт бүсгүйг хайх зуучин үргийг үздэгсэн байна. Тэгэхээр Адамаас ахуулаад Есүсийг хүртлэх энэ 4000 жилийн хугацаанд Есүс Христийн сүт бүсгүйг хайх хугацаа байсан. Энэ найрыг бэлдсэн хугацаа гэж ойлгож болно. За 11 дээр найранд орохын тулд хувцастай байх хэрэгтэй. Хаан зочдыг харахаар орж ирээд хормын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг харж түүнд андам нь чи хормын хувцсгүйгээр хэрхэн энд орж ирэв гэхэд тэр үг дуугүй байв. Тэгтэл хаан албат нартаа гар хөлийг нь хүлээд гаднах харанхуйд хай. Тэнд уйлаан шүд хаврах нь бүү гэжээ. 14-ийг хамт уншия. Учир нь дуудагдсан нь оломч, сонгогдсон нь цөөхөн гэж ярив. За хормын нарыг бэлдээд олон зочдыг өрсөн. Гэтэл хормын хувцас өмсөөгүй нэгэн хүн тэнд байсан байна. Яагаад хормын хувцас өмсөөгүй энд орж ирсэн бэ? Хормын хувцас нь юу вэ? Авралын хувцас, зөвхт байдлын хувцас, Христийн гүйцэтгэсэн сайн мэдээг хүлээж авах байсан. Энд чинь хувцас өмсөх. Хувцас өмсөөгүй хүнийг гаднах харанхуйд хай гэсэн байна. Тэгэхээр эцэг бурхан хүү Христ Есүсийнхээ сүд бүсгүйг хайх хормын нарийг бэлдсэн байгаа. Адамын хевлийг цоолж жагаад эмэгтэй хүнийг бүтээсэн. Тэгэд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нэг гэр болгож хайрын харилцааг гүйцэлдүүлсэн. За Есүс загалмай дээр цовдлогдож агуу золиослол гаргаснараа энэ сайн мэдээг гүйцэлдүүлсэн. Тэгэд Христийн сүд бүсгүйг хайх энэ замыг эхлүүлсэн байна. Тэгэхээр Есүсийн хийсэн ажил бол энэ загалмайн золиослоор дамжуулан замыг бэлтгэсэн. За Иохан 19:9-ийг харъя. Иохан 19:9. 요한계시록 19장 9절 같이 За 9-ийг хамт уншия. Тэр надад хурмын зогт өргөдөгсөд ерөөлтэй гэж бичигтэн гээд эдгээр нь бурхны үнэн үгс мөн гэлээ. За энэ үгэн дээр хурмын зогт өргөдөгсөд ерөөлтэй гэж бичигтэн гэсэн байна. Хург бол сүт залуу. Хурмын зогт сүд бүсгүйгээр өргөцсөн хүмүүс ерөөлтэй гэсэн үг. Тэгэхээр Есүсийн гүйцэлдүүлсэн сайн мэдээгээр дамжуулан аврагдсан хүн сүд бүсгүй болсон хүн ерөөлтэй гэсэн үг. За үүний талаар хэлэнгээ. Эдгээр нь бурхны үнэн үгс мөн гэсэн байна. Есүс Христ сүд залуу, аврагдсан хүмүүс Есүс Христийн сүд бүсгүй. Энэ бол бурхны үнэн үгс юм аа. Бид нар аврагдаж түүний эхнэр түүний сүд бүсгүй болсон. Энэ ч өөрөө гайхамшиг. За ариун сүнсний хийдэг ажил бол энэ Есүсийг тунхаглан зааж энэ хурганы эхнэр болгох юм. Ариун сүнсний хийдэг ажил бол зуучлах. Тийм учраас Библиэлд Үйлс 1:8 дээр харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг хүлээн аваад Иерусалим, бүх Юудэ, Самар тэр байтугай дэлхийн хязгаарт хүртэл миний гэрч болно. Христийн гэрч болох ёстой гэсэн байна. За Иохан 15:26-27 дээр би эцгээсээ та нарт туслагчийг илгээнэ. Тэр бол эцгээс гарах үнний сүнс мөн. Тэр эрэхтээ намайг гэрчилнэ. Та нар эхнээсээ надтай хамт байсан тул бас гэрчилнэ.
Тэгэхээр ариун сүнс бурхан Христийг гэрчээсэн. Мөн эзний шавнар эзэнтэй хамт байсан учраас эзнийг гэрчээсэн. Тэгэхээр шавнар, аврагдсан итгэгч нар бүгдээрээ ариун сүнс бурханы хэрэгэлдэг багч юм. Илч Паул аврагдсан хүмүүсийг зуучин үүрэг гүйцэтгэдэг хүмүүсээ гэж хэлсэн байгаа. За 2 дугаар Коринт 11-ийн 2-ыг харъя. 2 дугаар Коринт 11-ийн 2. 2 дугаар Коринт 11-ийн 2. 2-3. Хамт уншия. Бурхны хардалтаар би та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг Христийн өмнө ариун онгон охин мэт аваачих гэж ганц нөхөртөө сүйд тавиулсан. Могой залаараа Еваг мэхэлсэн шигэ Христ доторх цэвэр эгэл байдлаас чинь та нарын санаа бодлыг төөрүүлчихвээ гэхээс би харин айж байна. Илч Паулийн Коринтод чуулганд явуулсан захиа. За энэ дэр өөрийгөө зууч гэсэн байна. Ариун сүнсний хэрэгэлдэг хэрэгсэл байсан Илч Паул зууч байсан. Христийг дамжуулж, Христийг тунхаглаж сүд бүсгүйг олох ажлыг хийдэг байсан. Эхлэл 24-ийн 3-4 дээр Авраам өөрийнхөө гэрт байсан Элизер зарцаа дуудаж байгаад Исаакийн эхнэрийг олуулахаар явуулдаг. За чи энэ Канаан нутгаас Исаакт эхнэр битгий аваарай. Харин миний төрсөн нутг руу очиод төрөл төрөстөөс мань Исаакт эхнэр авч өгөөрэй гэсэн байна. За тэгээд Элизер гэдэг зарц нь яваад Исаакийн эхнэрийг олоод ирдэг те. Тэгэхээр энэ Авраам эцэг бурхны дүр төрх, Исаак хүү бурхан Есүс Христийн дүр төрх, харин Элизер бол эцэг бурхан хүү бурхны гэрчлэх, сүд бүсгүйг олох, зуучлах ариун сүнсний дүр зураг юм. Тэр бурхны хамгийн чухал ажил бол Христийн сүд бүсгүйг хайх, хайрынх нь хос, хайрлах нэгнийг нь олох ажил юм. Энэ ажлыг энэ л хэдэр хийж байгаа. За Илчлэл 22-ийн 17. Илчлэл 22-ийн 17. Удаанаар хамт уншийе. Сүнс болон сүд бүсгүй ирээрээ гэн сонсогч нь ч ирээрээ гэж хэллэг. Цангасна нь ирэг. Хүссэн нэг нь амийн усыг үнгүй аваг. Сүнс болон сүд бүсгүй ирээрээ гэн сонсогч нь ч ирээрээ гэж хэллэг. Цангасна нь ирэг. За сүнс нь бурхныг хэлж байгаа. Харин сүд бүсгүй нь аврагдсан хүнийг, аврагдсан сүргийг хэлж байгаа. За зарим урсгалууд бурхан байгаа юм чинь ээж бурхан гэсэн байх ёстой. Энд дээр гарч байгаа сүнс нь бол бурхан. Харин сүд бүсгүй нь ээж бурханыг хэлж байгаа гэдэг одоо шал бүтэхгүй юм яриад байдаг. Ариун сүнсний хийдэг ажил бол Христийг тунхаглаж, тэгээд Христийн эхнэрийг олох юм. Тэгэхээр энэ чуулганы хийж байгаа хамгийн чухал ажил бол энэ юм аа. Зуны сэнээр бол энэ найранд урьж байгаа хэрэг юм. Тэгээд үнэнгүй ирээд үнэнгүй амийн усыг аваа гэж байна те. За эзэн өөрөө бүх төлөөсийг нь төлбөрийг нь төлсөн учраас ямар ч хүн ирээд гимшээд идэх юм бол энэ мөнх амийг авч чаднаа, мөнхийн усыг авч чаднаа. Бид нар энэ ажлыг хийж байгаад явах хэрэгтэй. Баптист Иохан ч гэсэн Есүсийг сүд залуу гэж хэлсэн. За бүгдээрээ Иохан 9, Иохан 3:29-ыг харъя. Иохан 3:29. Иохан 3:29.
29-ыг хамт уншийе. Сүд бүсгүйг авагч нь сүд залуу мөн харин зогсоод чагнагч найз нь сүд залуугийн дунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөрч дүүрэн болов. 이러한 기쁨이 충만하였노라. Баптист Иохан Есүсийг олон удаа харагтун ертөнцийн нүглийг үргэж Бурхны хураг гэж хэлжсэндэ. За энэ гэрчлэлийг сонсоод олон хүмүүс Есүс рүү очисон. Баптист Иоханыг дагаж байсан шавнар нь багшаа таны гэрчлэлд байгаа тэр нэгэн рүү олон хүмүүс очиж байна. Бөөгнөрөд очиж байна. Тэгэхээр одоо нэгэсэндээ гомцондоо хэлээд байна шүү дээ, тэ. Нэгэсэндээ атаархсандаа хэлээд байна шүү дээ, тэ. Тэр үед нь Баптист Иохан шавнырынхаа хэлсэн үгийг сонсоод сүд бүсгүйг авагч нь сүд залуу мөн гэж хэлсэн байна. Баптист Иоханд гисэн Есүсийг сүд залуу гэж хэлсэн байна. За тэгээд гимшээд Есүс рүү очих юм бол сүд бүсгүй болно. Тэгэхээр Баптист Иохан өөрөө сүд бүсгүй. За тэгээд сүд залуу сүд бүсгүйг авж байгааг хараад баярлсан. Тэгэд найз нь хараад баярлалаа гэсэн те. За одоо хорин болох юм бол найзууд нэрээд оролцдог те. Найзууд нь ингээл хорин хийж байгаа хосуудыг хараад баярлдаг шүү дээ. Яг л үнтэй адилхан. Аврагдсан хүн сүд бүсгүй. За үүний сацуу найз нь эзний ажил сайн бүтээсэй гэж хүсэж олон хүмүүсийг удирддаг. За тэгээд Христийн хийж байгаа ариун сүнсний ажилд бид бүхэн өвлөнж баяр хөөртэй сэтгэлээр найзын хаваар үргэлж хамт оролцож хажууд нь байх хэрэгтэй. Гурлаар оршигч Бурхны хамгийн чухал ажил юу вэ гэвэл хайрын хос болох сүд бүсгүйгээ олох ажил юм. За үүнийг бүгдээрээ сурч авлаа. За тэгээд сүд залуу болох Есүсийн сүд бүсгүй болохын тулд болзлно. Сүд залуу болох Есүс Христийг аврагчаар хүлээн авах хэрэгтэй. Аврагчаар хүлээж авах ганцхан болзол нь сүд залуу болох Христийн сүд бүсгүй болох юм. За үүнийг хамгийн сайн тайлбарлаж байгаа Библи бол Хосеа ном юм. За үүнийг бүгдээрээ харцгаая. Хосеа номноос харъя. Хуучин гэрээ Даниэл номны ард Хосеа ном байгаа. Ойр орхоо олдохгүй болохоор сайн мэдэхгүй байж магадгүй хаана байгааг нь. Хосеа 1-ээс харъя. Хосеа 1. За би хэд ишлэл уншия. 1-2. Эзэн анх Хосеагаар дамжуулан айлдах үед Хосеад эзэн хэлэхдээ яв завхаа ихнэр авч завхаарлаас хүүхдүүдтэй бол учир нь энэ нутаг эзнийг орхисноор үлэмж завхаарлыг үлдэж байна гэв. Тэнд тэр явж Дибламын охин Гоморыг авлаа. Гомор жирэмсэлж түүнд хүү төрүүлж эзэн Мосед түүнийг Израиль хэмээн нэрэл. Учир нь Израильд урсгасан цусны төлөө удахгүй би их үгийн гэрийг шийтгэж Израилийн гэрийн хаанчлалыг төгсгөх болно. 6. Дараа нь Гомор дахин жирэмслэн охин төрүүлжээ. Эзэн Хосеад тэр охиныг Рухама хэмээн нэрэл. Учир нь би Израилийн гэрт өршөөлөө цаашид байлгахгүй тэднээс бүр мөсөн зайлууллаа. За шууд алгасаад 8 дугаар ишлэл. Рухамаг хөхнөөс гарах үед Гомор бас жирэмслэн хүү төрүүлжээ. Эзэн айлцсан нь түүнийг Ами хэмээн нэрэл. Учир нь та нар миний ард түмэн биш. Би ч та нарын бурхан биш гэв. Гэсэн ч Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэд хэмжишгүй агаад тоолшгүй байх болно. Та нар миний ард түмэн биш гэж тэдэнд айлцсан газар тэд та нар амьд урхны хөвгүүд гэгдэх болно. Юдагийн хөвгүүд Израилийн хөвгүүд цугларч өөрсдөө нэгэн тэргүүн хамтдаа томилно. Тэд тэр газарт дэвжин. Учир нь Израилийн өдөр агуу байх болно. Хоёрын нэгийг хамт уншийе. Ах дүүстэй Ами гэж эгч дүүстэй Рухама хэмээн хэл. За 2 дээр. Хосеад эзэн хэлэхдээ. Тэгэхээр бурхан
Хосео иш үзүүлэгчээр дамжуулан айлцсан гэхээсээ илүү Бурхан Хосео иш үзүүлэгчийн амьдралаар дамжуулж өөрийнхөө хүслийг илчилсэн байна. Хосеог ашиглан, Хосеогоор дамжуулан Бурхан өөрийнхөө хүслийг илэрхийлсэн байна. Тэгэхээр энэ Хосеогийн амьдралаар дамжуулан Бурхан энэ золилтын ажлыг яаж хийсэн бэ гэдгээ харуулж байгаа амьдралаар нь. За Бурхан Хосеод ингэж хэлсэн. Яв, завхаа эхнэр аваа. Завхаарлаас хүүхдүүдтэй болоо гэсэн байна. За тэгээд Бурханы үгийг сонсоод Хосео завхаа эхнэр Гоморыг авсан байна. Янхан эм Гоморыг эхнэрээ болгон авч 3 хүүхэдтэй болсон. Эхнийх нь Израиль, хоёр дахь нь Ло Рухама гэдэг охин. За тэгээд гуравт нь болохоор Ло Амми гэдэг хүү төрүүлсэн. За энэ юуг цагаар илэрхийлж байгаа вэ? Хосео өөрөө Бурханы сүүдэр юм. Энд дээр гарч байгаа завхаа эм Гомор нь энэ Гомороос гарсан 3 хүүхэд нь Израилийг илэрхийлэхийн сацуу Адам дотор байгаа бүх сүнслэгээрээ завхарсан гэмтнүүдийг хэлж байгаа. Сүнслэгээрээ завхарсан гэмтнүүдийг. Хосео завхаа эм Гоморыг эхнэрээ болгон авсан. Яг үүнтэй адилхан. Бурхан Есүс Христ дотор сүнслэгээрээ завхарсан Адам дотор байгаа бүх нүгэлтнүүдийг аварч эхнэрээ болгож авна гэдэг энэ үг илэрхийлж байгаа хон шүү дээ. За нөхөртэй байж өөр хүнтэй явах чинь завхарсан хэрэг. Бид нэр бүтээгч Бурхан байсаар байхад өөр шүтээд явсан. Бүтээгч Бурхан байсаар байхад бид нар ертөнцийг илүү их хайрласан. Яков 4:4 дээр завхаа юм сай ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй юм уу гэсэн. Сүнслэгээр Бурханыг орхиж өөр зүйл шүтээж өөр зүйлийн хойноос явах чинь сүнслэгээр завхарж байгаа хэрэг. Бид нар Адам дотор сүнслэгээр завхарсан хүмүүс. Бурхан Хосеог Гоморыг эхнэрээ болгож ав гэсэн. Бурхан Адам дотор сүнслэгээр завхараад явж байсан бид бүхнийг тийм ээ Христ Есүсээр дамжуулан аварч хайрынхаа хос болгосон. Энд 3 хүүхэдтэй болсон те. Эхнийх нь Израиль, хоёр дахь нь Ло Рухама, гурав дахь нь Ло Амми. За Израилийн талаар хэлэнгээ. Израилийн талаар хэлэнгээ 4 дээр. Учир нь Израильд урсгасан цусны төлөө удахгүй. Би Ихугийн гэрийг шитгэнэ гэсэн байна. Ло Рухама гэдэг нь өршөөлийг авч чадаагүй гэсэн утгатай. Ло Амми гэдэг нь миний ард түмэн бишээ гэсэн утгатай. Эхнийх нь шитгэл, дараагийнх нь за бид нэр Адам дотор Бурханы өршөөлийг хүртэж чадаагүй. Бид нар Адам дотор гэмтэн байсан. Бурханы ард түмэн болохгүй байсан. За тэгээд хожим маань шүүгдээд мөнхийн там руу орох хувь тавилантай байсан. Гэтэл Бурхан за энэ үгэн дээр 11 дээр учир нь Израилийн өдөр агуу байх болно. За тэгээд Амми Рухама хэмээн хэллээ гэсэн байна. Христ дотор бид нарыг авраад Израилийн өдөр агуу байх болно гэдэг чинь хөгжиж нэмэгдүүлэх болно гэсэн үг. Үржүүлж нэмэгдэх болно гэсэн үг. Христ дотор ард түмэн биш явахад одоо Христ дотор ард түмэн болгоно. Өршөөлийг авч чадахгүй байхад одоо Христ дотор оруулаад өршөөлийг үзүүлэх болно гэдгийг Хосегийн амьдралаар дамжуулан биднэрт илэрхийлсэн байна. Тэгээд Гоморыг эхнэр болгон аваад гарсан энэ 3 хүүхдээр нь дамжуулж Бурхан өөрийнхөө ямар ажил хийдэг вэ гэдгийг хийх гэж байгаа вэ гэдгийг харуулсан байна. Яг үүндээ бид нар ямар ч ирэхгүй хүмүүс байсан те. Бид нар ямар ч ирэхгүй хүмүүс байхад бид нарыг дуудаж аварсан. Бид нарыг бүр хайрынхаа хос болгочиход байна шүү дээ. Бид нар Бурханы өмнө сүнслэгээр завхаараад явж байсан. Бид нар сүнслэг завхаа хүүхдүүд байсан. Харин Бурхан Христ дотор бид нарыг аварч өөрийнхөө сүд бүсгүй болгочиход байна шүү дээ. Үнэхээр талархах ёстой зүйл биш гэж үү? Бурхан биднэрт ингэж хандсан. 3 дугаар бүлэг Хосео 3. Дахиад гарч ийн те. Хосео 3 дээр.
1-3 хүртэл удаанаар хамт уншия. Эзэн дахин надад Израилийн хөвгүүд өөд Бурхад руу эргэж үзмтэй боовыг хайрладаг боловч эзэн тэднийг хайрладаг. Үүн шиг чи дахин яваад өрөөлд хайрлагдсан садар эмийг хайрл гэв. Иймд би түүнийг 15 шикел мөнгө нэг омоор хагас арваагаар худалдан авсан. Тэгээд би түүнд 하시기로 내가 은 15개와 보리 한 호멜 반으로 나를 위하여 저를 사고 чи минийх болж надтай олон хоног байх учиртай. Чи бүү завхаар өөр эртээ бүү хавьт. Би ч бас чамтай тэхэхгүй гэв. 나도 내게 그리하리라 하였노라. За энэ гэсэн ойролцоо утгатайгооз. 마찬가지 내용을 담고 있죠. За энэ дээрээс харах юм бол Гомер нэг хуучин зуршлаа хайж чадахгүйсэн. Хосетой хурим хийцэн хэрнэ. 호세아랑 한 상태에서 Хосеогоос 호세아를 배반하고 урваад дахиад 다시 хаяд яваад өгсөн. Тэгээд бүр зарагдаад яваад өгсөн. За тэгээд нэг хуучин ажлаа дахин хийж эхэлсэн байна. Гэхдээ бурхан юу гэж хэлсэн байна? 근데 하나님 뭐라고 Чи дахиж яваад 너는 또 가서 타인에게 연 өрөөлд хайрлагдсан садар эмийг хайрл. Түүнийг битгий хаяа гэсэн байна. 버리지 말고 Тэгсэн ч гэсэн түүнийг чи орхиж болохгүй. Чи дахиж араас нь очиод эхнэрээ болгож аваа. Чи хайрынхаа хос олгож эргүүлж аваа гэсэн байна. За тэнгууд нь Хосеа 그래서 이 호세아가 15 шикел мөнгө нэг омоор хагас 10-аар худалдан авсан байна. 값을 주고 За нэг хараарай. 호세아를 위해서 사왔어요. 여기 보세요. Би түүнийг өөртөө гэж агаж 저를 샀다 би чиний төлөө чамайг авсан гээг байгаач Хосеа би өөрийнхөө төлөө Гомерийг би өөртөө эргүүлж авлаа гэсэн байна. Хосеа бурхан хий гэсэн учраас зүгээр нэг хийсэн дүр эсгээгүй. Үнэхээр Гомерийг хайрладаг байсан юм шиг байгаа юм. Хэдийгээр тэр завхаа юм байсан ч түүнийг хайрладаг байсан байна. За тэгээд худалдаж авахдаа бүр өөрийнхөө төлөө түүнийг эргүүлж авсан. Энэ юу хэлээд байна цаагаараа? Бид нэр аврагдаад 우리가 구원 сүд залуу болох сүд 친구가 되는 것을 залуу болох Есүсийн сүд бүсгүй болохын тулд 희생이 지불 Христ төлөөс төлсөн. Загалмай дээр цовдлогдсон Адамын хавиргыг Адамын хөвлийг цоолсон шиг Христ бидний өмнөөс шийт хүүлж цээжиндээ жадлуулж цусаа урсгаж биднийг өөртөө худалдаж авсан. Тийм учраас 4 Коринт номдэр та нар өөрсдөө бишээ та нарыг үнэтэйгээр худалдан авсан юм аа. Та нарыг үнэтэйгээр худалдан авсан учраас хүмүүсийн боол бүү болоо гэсэн байна. Үлс 20:28 дээр Бурхан өөрийнхөө цусаар өөртөө өмчилж авсан Бурханы чуулган гэж гарч байгаа. Тэгэхээр Есүсийн цусыг төлбөр болгож төлөөд Есүсийн цусаар төлбөрийг нь төлөөд биднийг сүд бүсгүй болгосон. Бидний төлөө үнийг хийгээд зогсохгүй Есүс өөр хэний төлөө энэ төлөөсийг төлж бидний эхнэрээ болгосон бай. Өөрийнхөө төлөө Есүс өөрийнхөө төлөө Исая 43:25 дээр би зөвхөн би л өөрийнхөө төлөө гэмт үйлдэлийг чинь арилган нүглийг чинь дурсахгүй гэсэн. Тэгэхээр Бурхан өөрийнхөө төлөө Христ өөрийнхөө төлөө энэ төлөөсийг төлж биднийг худалдан авсан. Тэгвэл бид нар яах ёстой вэ? 우리는 어떻게 해야 될까요? 여기 Хосеа Гомерос гуйсан байна. Тэгээд би түүнд 저에게 이르기를 너는 чи минийх болж надтай олон хоног байх учиртай. Чи бүү завхаар өөр эртээ бүү хавьт би ч бас чамтай тэхэхгүй гэсэн байна. 그리하리라 하였노라. Одоо эзэн биднийг өөрийнхөө сүд бүсгүй болгоцсон. Одоо та Христийн эхнэр сүд бүсгүй болцсон бол сүд залуу болох 신랑 대신 그리 Христийн өмнө одоо цэвэр ариун амьдрах ёстой. Яагаад вэ? Сүд залуу болох Христ 대신 그리 биднэрт ингэж хандсан шүү дээ. Бидний төлөөсийг төлсөн. Хувиршгүй хайраараа биднийг хайрлсан. 우리를 사랑했어요. 여기 호세아는 메시아 За Хосеа тэмээ олон жил амьдарч чадахгүй учраас олон хоног байх болно гэж хэлсэн байна. Харин Есүс бидний мөнхийн нөхөр болсон. Бид нар мөнхийн эхнэр нь болсон. 신부가 된 겁니다. Би ч чамайг 나도 тэхэхгүй гэсэн. Тэгэхээр бид бүхэн одоо эзний өмнө цэвэр ариун байдлаа хамгаалах хэрэгтэй. Хосеа 2 호세아 2장 Хосеа 2 2-ын 19-20 хамт уншия. Би чамтай мөнхөд сүү тавих болно. Тийм ээ, би зөвхт байдал, шударгас, хайр инрэл, өршөөлөөр чамтай сүү тавина. Чамтай итгэмжит байдал дотор би сүү тавина. Тэгээ чи эзнийг мэдэх болно. 여기 장가들어 영원히 Мөнхөд сүү тавьж мөнхөд амьдрна гэсэн байна.
Христ бидний сүд залуу, бид нар сүд бүсгүй. Ингээд мөнхийн хайрын холбоотой болсон. 의와 공변됨과 은총 Зөвхт байдал, шударгаас, хайр инрэл, өршөөлөөр чамтай сүү тавина гэж энэ. 크게 말하면 두 가지죠. 공의와 사랑. Тэр энэ шударгаас хайрыг илэрхийлж байна. 그 그리스도의 의를 우리에게 Христийн зөвхт байдлыг бидэнд өгсөн. За үүний сацуу 은혜, өөрийнхөө инрэл, загалмайн хайраараа бид нарыг аварсан. 영원히 살되 우리는 Мөнхөд амьдрна гэж байна. За ингээд бүгдээ эзэнтэй мөнхийн холбоотой болж байгаамаа. 신랑 되신 그리스도의 Сүд залуу болох Христийн болцол нь ерөөсөө ганцхан Христийн гүйцэлдүүлсэн сайн мэдээг хүлээж авах. Сүд залуу болох Христийг хүлээж авах. Тэгж үжил Христийн сүд бүсгүй болно. Одоо бүгдээ аврагдаад Христийн сүд бүсгүй болсон. За Эфес 5-аас харъя. Их үгнээс харъя. Эфес 5. Эфес 5 31절 31-32 хамт уншия. Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж хоёул нэг махбод болно. Энэ нууц нь агуу юм. Гэвч би Христ ба чуулганы тухайд ярьж байна. 말하노라. 그래서 한 가정의 남편과 За гэр бүлийн 그리스도와 эхнэр нөхөр Христ болон чуулганы тайлбарлаж байгаа агуу нууцыг санаа агуулж байгаамаа. Энэ бол Эхлэл номноос ахуулаад хуучин гэрээнээс ахуулаад Израилийн түүхэн жигсэн гарч байгаа. Ингээд одоо Христ бид хоёр ийм сүд залуу сүд бүсгүйгийн холбоотой болсон. 바로 이 그리스도와 교회를 관계를 설명. Тэр эрэгтэй эмэгтэй хоёр Христ чуулганыг илэрхийлж байгаа. Тэгэхээр ингээд хормойгээд амьдарч байгаа нь Христ энэ чуулганы нууцыг ухаарад явах ёстой байна. За энэ дотор 신랑 되신 сүд залуу болох Христ сүд бүсгүй чуулганаа хайрлаж амиа зориулдаг. 27 25 юм байна. Нөхрүүдээ Христ чуулганыг хайрлаад түүний төлөө өөрийгөө өгсөний адил эхнэрүүдээ хайрл. Христ чуулганыг хайрлаад амиа өгсөн. Нөхөр нь үүнийг гүн гүнзгий бодох хэрэгтэй. Нөхөр нь эхнэртэйгээ харьцахтайгаа Христ чуулгантай харьцдаг шиг хайрлах хэрэгтэй гэдгийг хэлж байна. Эфес 5:2 дээр өөрийгөө бидний төлөө Бурханд ангиллан үнэрт өргөл ба дахил болгон өргөсөн. Есүс ингэж бий болсон байна. Мөн 1-4-10 дээр тэр биднийг хайрлаж бидний нүглийн улмаас хүүгээ эвлэрүүлэл болгохоор илгээсэн. Христ ингэж эвлэрүүлэл болсон байна. Эхнэр нь нөхөртөөгөө харьцахдаа гүн гүнзгий бодож явах хэрэгтэй. За тэгээд Христ болох сүд залуу болох Христ сүд бүсгүй болох чуулганаа өөрийнхөө өмнө алдар чуулган болохыг хүсдэг. 26 дээр усаар угаан цэвэрлэн ариусгаж өөрийнхөө өмнө алдар суутай чуулган болохыг хүсдэг. Ямар ч толбоггүй, ямар ч үрчлээсгүй байлгахын тулд юмаа гэсэн. Ямар ч толбоггүй гэж хэлж байна те. Толботой байх юм бол ховц зав харагдана. За тэгээд ховц үрчлээсдгийг хэлж байна. Ховц ингээд үрчлээсдэх юм бол өмсөж явах юм бол хажуудах хүндээ их муухай харагддаг. Бурхан сүд бүсгүй болох чуулганаа өөсөвгүй байлгахыг хүсдэг гэж байна. За тэгээд үрчлээсгүйгээр сүр жавхлантай чуулган болохыг хүсдэг. Тийм учраас үгээрээ байнга бурхан цэвэрлдэг. Үгээ өгдөг. Энэ үгээр амьдралыг нь засдаг. Яагаад вэ? Сүд бүсгүйг алдар суутай байгаасаа гэж хүсдэг болохоор. Тийм учраас халамжилж тэтгэдэг бахнэ. 28. Тиймээс нөхрүүдээ ч эхнэрүүдээ өөрийн бие шиг хайрлах ёстой. Эхнэрээ хайрлагч нь өөрийгөө хайрладаг. Учир нь хинч хизээч өөрийн махбодыг үзэн яддаггүй. Харин ч тэжээж халамжилдаг. Христ мөн чуулганд инхүү ханддаг. Яагад гэвэл бид түүний биеийн эрхтнүүд юм. Би буюу сүд бүсгүй учраас халамжилж хайрлаж анхаардаг. Хүн өөрийнхөө биеийг үргэлж хайрлаж хамгаалж явдаг те. Яг үүнтэй адилхан
одоо Христийн сүд өсгүй болсон учраас хамгаалдаг. Бурхан биднийг сайн сайхан яваасаа гэж хүсдэг. Хэрэгтэй зүйл дээр мань тусалдаг. 이 그리스도께서 교회를 대하시는 Христ чуулгантай харьцаж байгаа энэ одоо харилцааг за нөхрөө сайн сонсох хэрэгтэй. 이것을 가정생활 Үнийг одоо гэр бүлээ авч явахдаа сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ дотор 그 속에서 그리스도께서 Христ чуулгантай хэрхэн харьцсан бэ гэдгийг ухаарах хэрэгтэй. За тэгвэл чуулган яах ёстой вэ? 교회는 그리스도에게 Чуулган Христэд дуулууртай байж захирагдах хэрэгтэй. 그래서 Тийм учраас 20 22 дээр эхнэрүүдээ эзэн захирагдахын адил нөхрүүддээ захирагд. Учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм. Христ өөрөө тэр биеийн аврагч мөн. Чуулган Христэд захирагдгийн адил түнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд. 진이라라고 하셨습니다. 교회의 책임은요. 그리스도의 보양을 Чуулган Христийг дуурайж бүх юмн дээр бүх тал дээр бүх ажил дээр дуулууртай байж захирагдах хэрэгтэй. Энэ бол чуулганы Христийн өмнө хийх ёстой ажил буюу үүрэг албана. За үүнийг болохоор нэг гэр бүлээр дамжуулан тайлбарласан байна. Үүнийг бид хүн биелүүлэх хэрэгтэй. 그래서 이한 가정의 남 Нэг гэр бүлийн эхнэр нөхөр Христ чуулганы харилцааг давхар цаагаараа илэрхийлж байгаа. За тэгээд 신부된 교회가 경외하는 сүд өсгөө болох чуулганы эмээх ёстой Христийн дүр төрх ямар байгаа вэ? Мэдээч Библиэлд олон гарч байгаа. Соломоны дуун 5-аас харъя. За үүний тунгай модул их зүгээр. 우리는 신부고 그리스도는 신랑 되셨다. За бид бол сүд өсгүй, Христ бол сүд залуу. 그리스도의 모습은 이런 모습이잖아요. 9. Соломоны дуун 5:9. Бусад янагаас хайртын чинь бузгаа сайхан нь юу юм бэ? 사랑하는 자보다 나은 것이 무엇인가? Бүсгүүчүүлийн дундах бүр сайхан минь. Бусад янагаас хайртын чинь бузгаа сайхан нь юу болоод биднийг ингэж гуйна вэ? Учралт хайрт минь Улаанбаатарт гэлбом түмэн эрийн дунд түрүү манлай болмоор тэргүүн гэвэл шижиралтан туг ус нь буржгархан хрэмэт хархан хоёр нүдэн гэвээс сүүн дугаасан хос тагта цөөрөм толдон суугаа мэт хацар юуг нь хэлбэл үнэр цэцэгсийн мандал ангил үнэртний цогцлол урвал ам нь мэрийг хангалуулах сараан мэт мутар нь молор шигтмэлтэй алтан сава би ниндраналлар хөвөлсөн зааны ясан сэлбэр хөл шилбэр нь алтан сүртэй гүлтгэн тулгуур дур байдал нь ливан адил түүний алдарт муштай ижил хил яриан хэтэрхий амтлаг хамаг биеийн хайрыг булаам инхний хайрт амраг минь ийм билээ Иерусалимын охид минь дэ 나의 친구이다. 여기 예루살렘 여자들이 Иерусалимын охид 신부인 술람을 сүд өсгөө болох Шулам эмэгтэйд сүд залуу чинь юугаараа бусдаас илүү юм бэ гэж асуусан байна. Яг одоо үйл итгэгч хүн аврагдсан хүмүүсээс чи Христийн төлөө ингэж өхөн хат явах юм аа. Энэ Христийн яг юу нь гоё идэх юм бэ? Ингэж асууж байгаатай адилхан багц. 우리가 경외하는 주님의 모습 Бидний эмээх өстэй эзний дүр төрх 10 дээр учралт хайрт минь Улаанбаатарт гэлбом онцлог нь улаан гэж юм те. Улаан гэдэг нь ариун Есүсийг хэлж байгаа. Цусны өнгийг хэлж байгаа. Есүс үнтэй цусаа урсгаад бидний нүглийг уучлж биднийг хайрлсан. Улаанбаатарт гэж юм те. Тэгэхээр Улаанбаатарсан гэдэг нь Есүсийн хийсэн ажлыг хийж байгаа. За энэ 10 зүйлийн талаар хэлсэн байна. Тэргүүн гэвэл тэргүүн хоёр нүд хөл дүр төрх хөл уруул гээд 10 зүйл нь болохоор бүх юмыг хэлж байгаа. Бүх юм нь хайр булаам. Тэргүүн нь гэвэл шижир алт хувирдаггүй те. Үс нь болохоор эрх мэдлийг илэрхийлж байгаа. Есүсийн эрх мэдэл бол мөнхийн эрх мэдэл. Есүсийн хайр мөнхийн хайр. Бүх зүйл нь хувирдаггүй. Тэргүүн нь шижир алтан, туг ус нь буржгархан үс мэд. Үс нь хар гэдэг чинь залуу хүчтэй гэдгийг илэрхийлж байна.
Есүс хүч чадалтай. Есүсийн хүч чадлаа бидэнд Есүс өөрөө өгдөг. Ингээд бид нэр хүчтэйгээр амьдруулдаг. За тэгээд хоёр нүд нь гэвээс сүүн дугаасан хос тагта цөөрөм толдон суугаа мэт гэсэн байна. Тэгэхээр тагта болохоор цэвэр ариун байдлыг илэрхийлдэг. Эзний нүд тагта мэт цэвэр ариун байдаг. Цэвэр ариун нүдэрээ бид нарыг хардаг. Эзэнд хуурамч юм гэж байхгүй. Аврагдсан биднэрт эзэн хормоо ханддаггүй. Зөвхөн биднийг сайн сайхан яваасаа зүсдэг. Сайн нүдэрээ бид нарыг ажиглан хардаг. Гин нүглийг нь одоо яаж буруутгах вэ? Яаж шийдэх вэ гэж бодохгүй. Яаж энийг зөв байгуулах вэ? Яаж сайн сайхан байлгах вэ? Эзний нүд өөрөө цэвэр нүд учраас тагта мэт нүдэрээ намайг үргэлж сайн сайхан яваасаа зүсдэг. За тэгээд сүүгээрээ угаадаг гэж байна те. Эзний өөрийнхөө хайрын нүдэрээ бид нарыг хардаг. Уруул амын мэрийг ханхлуулах сараа нь мэдгэж байна. Тэгэхээр энэ дээр гарч байгаа сараа нь цагаан сарааны хэлээгүй. Улаан сарааны хэлж байгаа. Уруул нь сараа гэдэг чинь улаан гэсэн үг. Уруулаас нь мэр ханхалдаг гэж байна. Тэгэхээр Есүсээс гарч байгаа үгийнх нь онцлог нь улаан гэдэг чинь цусыг хэлж байгаа. Мэрийг болохоор цогцсон дүрхтэй үглийг илэрхийлж байгаа. Есүсийн илэрхийлж байгаа гол зүйл нь үхэл ба цус юм. Энэ сайн мэдээгээр дамжуулан бүгд аврагдсан. Бүх зүйл нь хайр булаам гэсэн байна. Бидний итгэж байгаа, бидний эмээж байгаа бурханд хаях зүйл гэж байхгүй. Бүх зүйл нь төгс төгөлдөр. Түүний бүгдээрээ өөрсдийнхөө сүт залуу болгосон. За тэгээд сүт залуугийн баярлдаг сүт бүсгүйн дүр төрх ямар юм болоо. Соломоны дунд 4 сарын 4:1 Соломоны дунд 4:1 Амрыг минь чи юутай сайхан аяа бүр дэндүү сайхан гівлүүрэн цаана тагтаан адил нүдтэй Гилядуулаас ингэрлэн бух ямааны сүрэг мэт үстэй Хергуулаад сая угаалсан гарсан хонин сүрэг мэт шүдтэй эд бүгд ихэрсэн гэлтэй эднээс нэгэн чургаа хаяагүй мэт уруулчин зүрлвэс улаахан тасам амчин дур булам хацар санаачин гівлүүр цаанаас хувааж тавьсан анар жимс мэт хүзүүшил чин гэвээс хүчрхэг ирсэн зэмсэг мянган бамбагаар чимгсэн Давидын цамхаг мэт хоёр хөвгчин саран дунд идэлшлэх гөрөөсний ихэр янзаг мэт. За 3 дугаар бүлэг дээр нь сүт залуухаа явуулсан морин тэрэн дээр нь суугаад сүт бүсгүйн явсан байна. Хормаа хийх гээд сүт залуухаа өмнө зогсож байгаа сүт бүсгүйгээ дуулсан байна. Эзэн маань сүт залуу болох эзний маань баярлж байгаа сүт бүсгүйн дүр төрхийг сайн илэрхийлж байна те. За энэ дээр хайрт минь чи юутай сайхан бай. Бурхан биднийг юутай сайхан бай, дэндүү сайхан бай гэж үздэг. Библи дотор сүт залуу болох Христийн дүр төрхөөр гарч байгаа хүмүүс бүгдээрээ хөөрхөн байдаг. Ева үнэхээр хөөрхөн байсан. Энэ бол миний ясамсан яс махнаас мань авсан мах. Авраамийн эхнэр Сара үнэхээр хөөрхөн байсан. 90 настай хэрнэл хөөрхөн байсан. Исаагийн эхнэр Ребека үнэхээр хөөрхөн байсан те. Яаковын эхнэр Рахел Рахелыг олж авахын тулд 14 жил үйлчилсэн. Тэгээд Рахелид эхнэртэй болсон. Нэг эхнэр болохын тулд 14 жил ажилласан. Тэгэхээр Рахел үнэхээр өөрт нь таалагдсан гэсэн үг. Бурхан биднийг яг ингэж хардаг. Аврагдсан хүн тус бүр Бурханы өмнө юутай үсгэлэн тавь, юутай өхөөрдөн бай гэж Бурхан хардаг. Нүд чинь тагтаа чинь цэвэр ариун байдлыг илэрхийлж байгаа. Бидний нүд эзнийг харах үед үнэхээр хуурамч зүйлгүй цэвэр ариун, эзэнд бүх зүйлээ даатгадаг, эзнийгээ өсөн тэмүүлдэг, эзнийхээ бүх зүйл найддаг. Ингэж амьдрах юм бол эзэн ямар их баярлах болоо. Толгой чинь Гилядуулаас ингэрлэн бух ямааны сүрэг мэт гэсэн байна.
За тэр урт үстэй гэсэн үг. Библиэлд урт үстэй гэдэг чинь дуулууртай байдлыг илэрхийлж байгаа. Дуулууртай байдаг сүд бүсгүйг хүсдэг. Гэргуулаа сая угаалгаас гарсан 20 сүрэг мэд шүдтэй эд бүгд ихрэлсэн гэлтэй. Эднээс нэг нь ч хурга хаяагүй мэтэ. Тэгэхээр ингээ сайн шүдтэй байх юм бол сайн зажлна. Сайн зажлах юм бол хоол нь сайн шингэн. Эзний үгийг сонсоод хоолоо сайн шингэх юм бол эзэн их баярлдаг. Түүний дараа уруулчин зүрэл байс улаахан тасам гэж байна. Аврагдсан хүний амнаас юу гараасаж үсдэг бол улаан өнгөн яг тийм. Эзний үнэтэй цус энэ сайн мэдээг тараагаас айгж үсдэг. Гэрчлэлээс нь сайн мэдээ гараасаж үсдэг. Тэгээд хэлж байгаа зүйл нь загалмай дээр совлогдсон Христ байгаасаа гэж хүсдэг байна. Энд дээр гарч байгаа нэг бүрчлэн зүйлсүүдийг гарч байгаа зүйлсүүдийг харуул сүү залуу болох Христ сүү бүсгүй болох чуулган Христэд итгэж байгаа юунд нь баярлдаг гэдгийг сайн харах боломжтой. Мянган бамбагаар чимээсэн Давидын цамхаг мэт хүзүү Библиэлд найдварыг хэлж байгаа. Аврагдсан хүн баттай найдвартай байж энэ ертөнцийн юунд ч сөхрөлгүй, диаволын өмнө сөхрөлгүй, өөрийнхөө итгэлийг сайн сахиж ингэж амьдрах юм бол сүү залуу болох эзэн маань маш их баярлаа. За тэгээд бидний эмээж байгаа эзний дүр төрх Библиэлд бас гарч байгаа. Бидний итгэдэг эзэн ямар нэгэн бай болохыг мэдэх юм бол бидний итгэл улам илүү болно. Тэгэхээр эзнийхээ төлөө улам илүү итгэмжтэй амьдрах гэсэн сэтгэлтэй болно. Эзний баярладаг дүр төрх ямар вэ гэдгийг мэдэх юм бол эзнийгээ баярлуулахын төлөө тэр дүр төрхийг дуурай гэж оролдоно. За тэгээд хамгийн сүүлд нь нэг зүйлийг бодож үзье. Түүхийн төгсгөл сүү залуу болох Христ мөн сүд бүсгүй чуулганы авах өрөөл гарч байгаа. Илчлэл 19 сарын илчлэл 19 илчлэл 19 2-3-ыг би уншия. Яагад гэвэл түүний шүүлт үнэн бөгөөд зөв. Учир нь завхаарлаараа газар дэлхийг ялзруулж байсан их анхныг тэр шитгэв. Тэр боолуудынхаа цусны өшөөг түүнээс авсан гэлээ. Хоёр дахь удаага тэд халелуя түүний утаа нь үеийн үед цуунаглана гэв. За алгасаад 7 дугаар ишлэл. Баярлан хөөрч түүнд алдрыг нь өргөн өргөмжилцгөөе. Учир нь хурганы хурим болж сүд бүсгүй нь өөрийг нь бэлдэв. Тэрээр гэлэлтсэн цэвэр нарийн майлангаар хувцлах болжээ. Учир нь нарийн майлангаар нь ариун хүмүүсийн зөвхт үйлэсэм гэв. Тэр надад хурганы хурмын зогт өргөдөгсөд ерөөлтөе гэж бичигтэн гээд эдгээр нь бурхны үнэн үгс мөн гэлээ. Намайг тэнгэр элчид мөрөхөөр хөлтөн унсанд тэр надад ингэсний хэрэггүй. Би бол чиний болон Есүсийн гэрчлэлтэй ах дүүсийн чинь хамтран зүтгэгч боол билээ. Бурханд өрөг. Учир нь Есүсийн гэрсэл бол иш зүйлгийн сүнс мөн гэв. За энэ хүртэл Иохан 19 дээр 7 дээр хурганы ихнэр гэж гарч байна. За тэгээ 2 дээр их яхан гэж гарч байгаа. Их яхан хурганы эхнэр хоёрыг харилцуулсан байна. За 18 дугаар бүлэг дээр их яхан болон их яхны авах шүүлт гарч байгаа. Эслэл 19 дээр хурганы эхнэр болох эхнэрийн авах ерөөлийн талаар гарч байгаа. Тэр эслэл 19-ийн энэ агуулгаар их чухал. Библиэлд хамгийн сүүлд энэ агуулгын талаар бичсэн байна. Тэгэхээр их яхны авах шүүлт 2-3 дээр гарч байна. За 3 дээр халелуя гэж магтанд дулна гэж энэ ямар утгатай вэ гэвэл
энэ их анхныг одоо шүүхийг яагаад магтнуулж байгаа юм бол за энэ завхай эмэгтэйг шүүнэ гэдэг чинь аврагдсан хүн нь цусаа урсгалсан гэдгийг бурхан одоо ингэж илэрхийлж байна. Их анхныг шүүж өөрийнхөө боолуудынхаа цусны өшиг түүнээс авсан. Хоёр дахь утаага тэд халелуя гэж түүнийг магтанд болно гэж байна. Тэгэхээр энэ завхай эмэгтэйн авах шүүлт нь мөнхийн шүүлт ахнэ. Тэгэхээр завхай эмийн авах шүүлт мөнхийн ялыг хэлж байна. Тэгэхээр энэ завхай эм нь болохоор юу хэлж байна вэ? 7 жилийн төгсгөлийн үед энэ ертөнцийн улс төрийн төлөө бурхан руу нураагаа харуулж байгаа. Шашны хүчийг хэлж байгаа. Үнийг болохоор их яхан гэж байна. За 17 үг дээр харъя. 17-г 1-2. 1-2-ыг хамт уншия. 7 аяхтай 7 тэнгэр элчин нэг нь нэрж надтай ярилцсан. Наашир их усны дээр суух их анхныг шүүхшүүлтийг би чамд харуулъя. Газрын хаад түүнтэй завхаарсан. Их усан дээр суусан их анхныг авах шүүлт гэж байна. Тэгэхээр дэлхийг тэр чигт нь илэрхийлж байгаа. Дэлхийг захирах маш том шашны хүч байна. Одоо харагдахгүй байгаа гэсэн бид нар ихээр анхаарахгүй байгаа болохоор сайн мэдэхгүй байна л да. Шашны одоо энэ нэгдмэл байдал одоо үүсэж байгаа WCC гэдэг явж байгаа зам нь өөр ч гэсэн очих газар нь ижлэхээ. Байж болонгүй яриад байгаа ч. Явж байгаа зам нь өөр байгаа бол очих газар нь ч гэсэн өөр байна штэ. Яаж явж байгаа зам нь өөр хэрнээ очих газар нь адилхан байх юм бэ? Тэр нь 7 жилийн зовлонд орох юм бол энэ ертөнцийн газрын хаад хүртэл түүнтэй завхарна гэж гарч байна те. Газар дээр байгаа хүмүүс бүх хүмүүс түүний завхаарлын дарсаа сууна гэж байна. Тэгэхээр 7 жилийн зовлонгийн үед хуурамч одоо шашин гарч ирнэ. Энэ болохоор их яхан. За ингэж зогсохгүй. Түүхэнд Бурхныг эсэргүүцэж, сайн мэдээг эсэргүүцэж байгаа хуурамч хүчнүүд гарч байгаа. За энийг бүр томруулвал Есүс Христийг аврагчаа гэж хүлээж авахгүй байгаа бүх хүмүүсийн завхай юм дотор орж байгаа. Христийн эхнэрт ордогсон ч эсвэл энэ их яханд харилцагдсан ч энэ хоёрын аль нэг байгааз. За энэ их яхан их цус урсган 6 дээр тэр эм ариун хүмүүсийн цус мөн Есүсийг гэрчлэгдсдийн цуснаас уугаад согтхыг би харав. Би түүнийг хараад ихэд гайхлаа. Ариун хүмүүсийн цус болон Есүсийн гэрчлэлийн цус нь цус гэж байна. Их цус урсгасан. Тэгэхээр энэ түүхэнд шашны зүтгэлтнүүд Ромын цэргүүдийг ашиглан Есүсийг загалмай дээр цовдсон. Тэгээд элчнэр болон итгэгчдийн цусыг урсгасан. Хуучин гэрээнд маш олон хүмүүс цусаа урсгасан. Тэгээд 7 жилийн зовлонгийн үеч гисэн итгэдэг нэг овгоос тийм ээ 12 мянган. Тэгээд 144 мянган хүмүүс цусаа урсгана. Цуснд согтно гэж байна тийм. Илчил 18:24. Хамт уншия. Иш үзүүлэгчид ариун хүмүүс ба газар дээр алагдсан бүх хүний цус чиний дотроос олдсон юм гэлээ. Иш үзүүлэгчид ба ариун хүмүүсийн цус газар дээр алагдсан бүх хүний цус гэж байна те. Тэгэхээр их яхан ганцхан тэр шашны зүтгэлтнийг хэлээгүй. Энэ чуулганы түүхэнд завхарсан бүх хүмүүсийг хэлж байгаа. Өөр Есүс, өөр сүнс, өөр сайн мэдээг тарааж байгаа бүх хүмүүсийг илэрхийлж байгаа. Үүнийг бурхан нэг бүрчлэн шүүх болно гэсэн байна. За тэгээд үеийн үед утаан суунаглана. Мөнхийн шүүлтэнд орно гэсэн үг. Тэгэхээр
Аврагдсан хүмүүсийн үйл итгэж хүмүүсээс бүрэн тусгаарлагдах хэрэгтэй. Бид нэр тустай байх хэрэгтэй. Чуулган гэдэг үг чинь тусгаарлагдсан сүр гэсэн үг. Илчлэл 18:4. За уншия. Тэнгэрээс өөр нэг дуу гарч миний ард түмэн та нар тэр эмийн нүглүүдэд оролцохгүй. Гамшигуудад нь өртөхгүй тул түүнээс гарагтун. 그의 받을 재앙들을 받지 말라. 그 참여하는 거 Оролцож болохгүй гэж байна. 철저히 Үүнээс бүрэн тусгаарлагдах хэрэгтэй. 이 요한계시록 Илчлэл 17, 18, 19, 2, 3 дээр 큰 음녀의 받을 심판 их яхны авах шүүл 역사 속에서 많은 그리스도인들의 피를 흘렸기 때문에 түүхэнд маш олон итгэгчнэр тусаа орсгосон учраас бурхан үнийг нь төлөх болно. Тэгэхээр аврагдсан хүний өрөөлж гисэн өндөр гарч байгаа. 6절 За 6. Хурсан олны дуу шиг их усны шугам мэт хүчит аянгийн нүргэн адил дуу гарахыг би сонсов. 가서 가로되 같이 읽습니다. Халелуя төгс хүчтэй эзэн бурхан маань хаанчилж байна. 19장 6절입니다. 죄송합니다. 같이 읽겠습니다. Хурсан олны дуу шиг их усны шугам мэт хүчит аянгийн нүргэн адил дуу гарахыг би сонсов. 성도 같아서 가로되 Халелуя төгс хүчтэй эзэн бурхан маань хаанчилж байна. 하신 이가 통치하시도다. 됐습니다. 7 дээр 어린 양의 учир нь хурганы хуран болж сүд бүсгүй нь өөрийгөө бэлдэв. 하였으니 여러분 어린 Хурганы эхнэр гэж юм те. 아내입니다. 그리고 За тэгэд хурмын 기약이 이르렀다. хуримдаа бэлдүү гэж байна. За Иесусыг яагаад бяцхан хураг гэсэн юм болоо? За яагаад тэгвэл бяцхан хураг гэсэн юм бол хурганы эхнэр болох ганцхан болцолтой. 받아들여야 되는 거죠. 어린 양은 예수 Тэр хургийг хүлээж авах. 제물이 Хураг нь Есүсийн загалмай дээр 관계를 지고 하는 하나님 өгсөн биеийг хэлж байгаа. Харагтун ертөнцийн үллийг өргөж бурхны хураг гэсэн. 십자가의 내 죄를 처리하신 제물 Есүс миний төлөө өгөж загалмай дээр миний гэм нүглийг шийдвэрлсэн гэдгийг би хүлээж авах хэрэгтэй. Ингээд миний нүгэл хэлэнд мөнхөд уучлагдсан гэдгийг хүлээж авч байж Есүсийн сүд бүсгүй болно. Тэгэхээр Библийн энэ 66 ном дотор Есүсийг бяцхан хургаар хийсэн үг нь Ишлэл ном. Ишлэл номыг та бүхнийг олоод үзээрэй. Есүсийг 제일 많이 бяцхан хураг гэсэн үг 23 удаа гарч байгаа. 마지막 책에 Маш олон удаа гарч байгаа. 특별히 어린 양이라고 Библийн хамгийн сүүлийн ном дээр бяцхан хураг гэж олон удаа онцолж хэлсэн байгаа. 그리스도의 신부가 되는 단 하나의 조건은 Сүд залуулах, Христийн сүд өсгөө болох ганцхан болцол нь Есүсийг 나의 구세주로 줘. хургаа гэж хүлээж авах. 그리고 어린 양 Миний аврагчаа гэж хүлээж авах хэрэгтэй. 그랬죠. 기약은 뭐 За тэгэд хурны найр нь бэлднэ гэсэн. 이 교회 시대가 끝나면 주님이 재림할 Тэгэхээр энэ чуулганы үед дуусах юм бол эзэн 그때 주님이 오시 тэнгэр дэрх үе нь тодорхой болсон байгаа. Тэр үед эзэн ирвэл аврагдсан хүмүүсийг дээшээ дагуулж яваад тэр дээр 받은 사람은 이 땅에 жигнэсээ найр болно. Тэр аврагдсан хүн энэлхий дээр байх хугацаанд сүд бүсгүй сүд тавьсан байгаа гэсэн үг. Хормын эсэлдээ бид нэр тэр дээр хийнэ. 어린 양이 Тэр энэлхий дээр бүгдээрээ онгон охин мэт 그래서 바울 사도께서 цэвэр ариун амьдрах хэрэгтэй. Тэгэхээр Илж Паул 한 남편인 그리스도께 би та нарыг Христийн өмнө ариун онгон охин мэт аваачих гэж ганц нөхөртөө сүд тавиулсан гэж гарч байгаа. 이 땅에서는 정결한 처녀의 신분으로 결혼식을 Энэлхий дээр цэвэр ариун сүд өсгүйн хуваар хормын эсэлдээ хүлээж амьдарч за тэгээд хормын нарийн үдэрээ тэр дээр хийх болно. Хүн энэлхий дээр амьдрах хугацаанд хамгийн баяртай өдөр нь хизээ вэ? 맞아요. Хормын өдөр. Тийм үү? 저 위에 주님이 오셔서 올라가서 주님과 함께 Эзэн ирээд 예수님은 신랑이고 우리는 신부고 해서 결혼 эзэнтэй хамт Есүс сүд залуу нь болоод сүд өсгөө нь болоод 얼마나 기쁘게 тэгээд мөнхөд хамт амьдрах үед бид бүхэн ямар их баярлах болоо. 허다한 무리의 음성 Тэр нь их баяр хөөртэй байх учраас 6 дээр 내성도 같이 их усны шугам мэт их чимээ мэт халелуя гэж одоо их л чангаар магтнууд болно. Яг одоо үнэхээр баяртай өдөр учраас. 물 소리가 와도 같고 이게 잘 실감이 안 났는데 이가수 폭포 За их усны шугам мэт гэдэг үгийг би сайн ойлгож үзээгүй, ойлгохгүйсэн. Гэтэл хөрхрийн ажил би сонсоод үзсэн чинь яг ойлгосон. Аврагдсан хүн тэр дээр зогсоод хурганы эхнэрийн хувьд байхдаа үнэхээр их баяр хөөртэй байна. Тэгэд ихээр магтнууд болно. 말했잖아요. 7절에 우리가 Тэр нь үнэхээр сайхан байх учраас ингэж хэлсэн байна. 7 дээр бид нэр баярлан ихэд хөөрөх болно. 있을 거예요.
ихэд сэтгэл хөдлөж ихэд баярлах болно гэсэн байна. Яалчгүй ингэх болно. 그리고 이제 어린 양의 자, тэгээд 그 찾고 이제 어린 양 хурамны 아내인 신부의 위치에 들어갑니다. 그리고 신랑이 эхнэр бүгдээрээ болно. За тэгээд сүйт залуугийн шүүлтэнд бүгдээр хамт оролцсон. Сүйт залуугийн авах алдраг авьяаг бүгдээр хамт авнаа. Хамт шүүн алдрыг жигсэн хамт авна. Тийм учраас Илчлэл 19-ийн 16절은 주님이 지상 재림할 때 11-ээс 16 дээр эзэн газар дээр ирэх үед энэ дэлхийг шүүхтлээр гарч байгаа. Илчлэл 21-22 дээр мөнхийн шин тэнгэр шин газрын талаар гарч байгаа. 지상 재림할 때 여기 잘 보시면 Есүс тэнгэрт ирэх үед за энэ дээрээсээ харуул Есүсийн толгой дээр олон ditэн байх болно гэж 12 дээр гарч байна. 신랑 대신 예수님의 Есүсийн тэргүүн дээр Есүс яагаад олон ditэн зөөх юм болов? 요한계시록 4장에 보면 성도들이 Илчлэл 4 дээр 멸류관을 예수님께 다 итгэгч хүмүүсийн 예수님이 그 멸류관을 итгэгч хүмүүс энэ газар дээр авсан дитмээ бүгдийг нь Есүст өгнө. Тэгээд Есүс тэр дитмийг зүгэж шүүнэ. Тэгэхээр 실을요. 그리고 어려움 аврагдсан хүмүүсийн цусыг 선언하여 주신다는 걸 мөн хэцүүг туулсан бүх зүйлийг энэ цагаараа илэрхийлж байгаа. 예수님이 백마를 타고 오실 때 구원받은 성도들도 뒤에 Тэгээд Есүс цагаан морь хөлөглөөд ирэх үед аврагдсан хүмүүс гэсэн цагаан морьтойгоор араас нь дагаад явна. Илчлэл 19 19-ийн 14 를 입고 цагаан бөгөөд цэвэр нарийн байлингаа хувцас өмссөн тэнгэрийн дайчид цагаан морь дунан түүнийг дагаж байваа. 성도들이 За итгэж хүмүүсийг хэлж байгаа. 그리고 영원한 Итгэж хүмүүс хамт энэ шүүлтэнд нь оролцсноо. Тэгэд мөнхийн шин тэнгэр шин газар руу орж энэ алдрыг авнаа. 이 땅에서 우리는 어떻게 살아야 될까요? За тэгвэл бүгдээрээ сүйд бүсгүй хуваар энэ дэлхийд яаж амьдрах ёстой вэ? Сүйд бүсгүй ихнэр адилхан хувь тавилантай болсон. Сүйд залуу сүйд бүсгүй хоёр ч адилхан хувь тавилантай гэсэн үг. Есүс зовлон амссан юм чинь хурганы ихнэр болох чуулган жигсэн зовлон амсах хэрэгтэй гэсэн үг. Зовлон амсч байж дараа нь алдрыг авнаа. Есүс загалмай дээр зовлон амсаад дараа нь дахин амьдлын алдрыг авсан. Жишээлх юм бол Давид зовлон амсаад алдрыг авсан. Давидын эхнэр Михаил чуулган болон итгэгчийн сүдэр. Давид алдаршуулгадах үед Михаил алдаршуулгадаж чадаагүй. Яагаад вэ? Давидын зовлонд хамт оролцоогүй болохоор. 미갈은 갈디라는 남자에게 시집갔고 그랬잖아요. 다윗이 나중에 왕이 됐어요. Давидыг хаан болохоос өмнө өөр хүндээс утсан. Дараа нь Давид хаан болоод дагуулад ирсэн. Тэгээд эхнэрийнх нь барь суурь навчирсан. Гэхдээ алдрыг нь авч чадаагүй. Яагаад гэвэл зовлонд нь хамт оролцоогүй. Би өнөхөр Христийн сүд бүсгүй юм бол хамт зовлон амсах хэрэгтэй. Тэгээд үүний сацуу 이 말씀은 그녀는 түүний эхнэрийн бэлдсэн 한 것이다. 그런 말입니다. тэр эмэгтэй өөр өөрийнхөө төлөө бэлдсэн гэсэн үг. Тэгэхээр аврагдсны дараа бид бүхний үлдсэн амьдрал 그러니까 이 교회는 өөрийгөө эзний өмнө засаж янзлах цаг үе. Тэгэхээр энэ чуулган гэдэг чинь нэгэсний сүд бүсгүй хүлээлгийн өрөө. Чуулган чинь нэгэстэ өсчин гэсэн үг. Тэгэхээр бид бүхэн цуглах тоолондоо үгээр өөрийгөө цэвэрлэж янзлаж ингэн угаасаа зөв хэрэгэ. Бид нар бол Христийн сүд бүсгүй. Сүд бүсгүй сүд залуугийнхаа өмнө зогсох үед 옷에 막 더러운 거 묻은 за тэгээд бохир заван хувцтай хувцсан дээр юм ингээл юм наалтцсан байх юм бол болохгүй үстэй. Бид нарыг аварж бид нар зөв байдлын хувцсыг өмсгсөн эзэн бидний үйлдэлж гисэн зөв байгаасаа гэж хүсдэг. Бид нар бол бэлдэх хугацаанд дээр байна. 겸손과 평화의 길을 걷어야 됩니다. 예수님이 Мөн бид хүн даруй болон амар амгалангийн замаар явах хэрэгтэй. Эзэн элжгийг унж явж агаад тэгээд дахин эрэхтэй цагаан морь хөлөглөн ирнэ. Бид нар даруй зам болон амар тайвны замаар явах үед Бурхны өмнө зөв зогстой байна. Есүс би сэтгэлдээ дөлгөөн даруй миний буулгыг авч надаас суралцаа гэсэн. Даруй замаар явах үед өөр хүмүүс бид нар сайн мэдээ тарааж чадна. Амар галламгийн замаар явах юм бол бид нар цагаан морь унах эрхтэй болно. За тэгээд Бурхны боолын хуваарийг бүгдээрээ үлдсэн амьдралаа өнгөрүүлж байгаад эсний өмнө зогсох хэрэгтэй. Илчлэл номноос харъя 19-ийн 5. 19장 5절 죄송합니다. 보좌에서 음성이 나서 가로되 Сентенес дуугарч түүний бүх боолуудаа түүнээс эмээгч их баг бүгдээ Бурханд маань магтаалыг өргөв. 찬송하라 하더라. 하나님의
Бурхны боолуудаа гэсэн байна. Тэнгэр элчийг хэлээгүй шүү дээ. Аврагдсан хүнийг хэлж байгаа. Аврагдсан хүний яагаад боолууд гэсэн бэ? Энэ газар дээр эзний ажлыг хийх ёстой учраас боолуудаа гэсэн байна. Бид нэр үнэхээр эзний хийж байгаа энэ ажил Христийн сүд бүсгүйг олох энэ том ажилд оролцсон гэдгийг санах хэрэгтэй. Сүд бүсгүй болоо зогсохгүй. Дахиад өөр хүмүүсийг Христийн сүд бүсгүй болгох энэ ажил бүх хүчээр ажиллах хэрэгтэй. Өнөөдөр нэлээд оройтчлаа. Уучлаарай. Өнөөдөр агуунууд зулах чуулган Христийн талаар бүгдээрээ сурж үзлээ. Залбирая. 하나님 감사합니다. 우리에게 Бурхан минь баярлалаа. 소중한 기회와 시간을 주셔서 또 Бидэнд үнцэнтэй боломж, цаг хугацааг өгч Бурханы үгийг хамтдаа суралцах боломжийг олгосонд баярлалаа. 또 하나님 앞에서 Юу ч биш биднийг 영적 가늠자들과 같은 저희들을 Бурханы өмнө сүнслэхээрээ завхаа ирсэн биднийг аварч 그의 신부로 삼아 주신 сүд залуу болох Христийн сүд өсгүй болгосон энэ ажилд үнэхээр их баярлалаа. Дутагдaltaй зүйл олон ч гэсэн эзэн тантайгаа дахин уулзах үед эзний өмнө тол бүрчлээсгүй байхын тулд 기를 원하시는 сүр жавхлантай чуулганаа босгохыг хүсдэг эзний өмнө 속으로 설 수 있도록 우리 자신을 다스려 주시고 зөв 남은 дүр төртөөр зогсоход та биднийг захирч үлдсэн амьдралаа. Христийн сүд бүсгийн хуваар зогстой амьдарч байгаад сүд залуулах эзэнтэйгээ уулзахад та бидний удирдаарай. Үргэлжилж байгаа зуны синмарт эзэмд хамт байж биж өгсөн энэ ажилд хамт оролцоход та туслаарай. Эснийгээ магтанд болж эзэнд алдрыг өргөхөд туслаарай. Хамт байгаа эзэндээ талархан биднийг хайрлаад аварсан эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен.